Байхгүй болчихно уу? Байна. Эвдэрчлээ. Зүгээр тэр нь. Эвдчлээ шүү бомби. Энэ жоо бичээд. Нэг нь бааж ивч. Бүр ойлгох би итгэх энийг хэлэх шиг байна. Жоо холдоод доош зүг үү? Би чангаал доо. Тэгэхээр чиний яриад Тэгээ юм дээр чиний инээд ч юу н хажуу талаа л хийчих төө. торчгийн технологи төрөөсөө байж боломгүй. Нэг шиг ингэж ирэх үү? Ихэлцэн биш миний найзаа. За өнөөдөр хоцорсон уу миний найзаа анхудаа биш шүү. Хоёр дахь юу хоцорсон. Sorry. Тэр яах вэ? Хүрээ тэрэнгүү тэр камерч байхгүй сууж ачаа аюул сонир бит юм байна. Гайхаад ингэ. Тэр зочин ирсэн хамгийн амар зочин ирсэн. Зочин ирсэн. Тэгээ би дөнгөж цаа хуулиараа сорин өртчихлээ. Бомби хоцорсон юм. Бомби чинь ерөөсөө чамаас юусэн 1 минут юм дорж ирлээ шүү. Тэхгүй шүү. Тэрний буруу л та. Тэхгүй шүү. Ахих нь буруу. Том ах нь. Яасан. Наа ч унтчих гэсэн гэж. За. Аюу. За, манай энэ удаагийн дугаарын ивент тэтгэгчээр Sendly application гэдэг сайн дурын нийгмийн даатгалын аппликейшн орж байгаа. Сайн дурын албан журмын нийгмийн даатгал гэж байна даатгал матгал. Сайн дураар өөрөө өгнө. Хүн хэн ч чамайг төлгөөг багт дураараа төлнө гэсэн. Яг өөрийнхөө ирээдүйд баталгаа хөрөнгө оруулалт хийхгүй. Дураараа л гэсэн үг тийм. Нөгөө юугаар бол сайн дурын уран сайхаач гэдэг чинь хин битээ дуул гэдэг өөрөө дуулаад байгаа сайн дурын. Тэгээ цэлэгүй юу. Тийм үгүй юм боллоо. Тэгээ сайн дураараа төлөөд байгаа шүү хүмүүс төлдөг шүү тийм юм байна те. Тэгээ Sendly гэдэг аппликейшн Америк нэгдсэн улсаас Монголоос Америк нэгдсэн улс руу мөнгөн хууль хэд юм шиг үн тийм үү? Тэгээ би шахсаа арай нийгмийн даатгал Монголоос Америк руу төлнө гэж хэлэхгүй гэж айлаа шүү. Америкт нийгмийн даатгал гэж байхгүй шүү. Юу байгаа юм? Тэгээ Монголоос Америк руу төлөхгүй. Америкт юу байгаа юм? За Монголоос Америк руу төлөхгүй хаа. Нийгмийн Монголоос Америк руу нийгмийн юу даатгал байгаа юм? Гэхдээ нийгмийн даатгал байдаг байж болох юм. Би мэдэхгүй л дээ. Би юу ч мэдэхгүй. Байгаа шүү дээ. Үгүй. Нийгмийн даатгалын системд өөр нэрийн дан суланд явцдаг болох байдаг. Гэхдээ Монголоос төлөхгүй хаа. За хүнд бас хэрэгцээ гарч магадгүй. За магадгүй тэгээ Австралиас бас Монгол руу төлнө гэсэн юм биш ээ. Австралиас Монгол руу хамгийн бага шимтгэлтэй мөнгөн гуйлга хийгээд тэгээ би ч нөгөө дандаа ингэж бажидаа ингэж нэг юм 10 тайлбарлаж иж ойлгуулах гэж ингэж зовдөг болохоор та бүхэн маань бол өдөд ойлгоцсон байгаа. Тэгээ Sendly рүү ороод тэгээ Sendly рүү ороод аппликейшн рүү ороод төлчих юм шүү дээ. Ороод шүү аппликейшнаа татаад татахгүйгээр хийж аппликейшн рүү ордгоо л дээ. Эхлээд татна л да аппликейшнаа. Би бол нөгөө тэрийг нөгөө хинч мэдэх болохоор. За. Маа өнөөдрийн дугаарын зочин. Өнөөдөр одоо нөгөө нэг удаа шингэн хоолой сонсоё гэж бодсон. За. Дандаа нэг бархаар баргаар гэдэг. Маяг шингэн хоолой тавь. Мангар шиг. Маяг шингэн. Царай марыг нь хараад бол хүмүүсүүд Санаа миний бас кошокны хар баг юм найз юм байгаа чаавас. Гэтэ ирвэс би нэг мэдх юм байгаа чаавас тий. Кошок хоож иргэлжсэн юм. Кошок аргаагүй. Би бол кошокгууд хизээч охинтой болгооч юм. Тий. За тэгээд манайхан бүгдээрээ бол ичнээ мэднэ. Тэгээд манай хулан буюу Маша орж ирж байгаа, оролцож байгаа өнөөдрийн дугаар. Тэгээд бидний 59 дугаар юм байна. Тэгээд та бүхэн сайхан зунаа сайхан өнгөрөөж байгаа гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр бол Машаг зүгрүүлэхгүй угаасаа ална. Гэтэ шинхэн хоолой сонсох бас өөр байдаг баха тий. Ойрд дандаа л нэг ирчүүдтэй юм ярьчлаа. За тэгээд жүжигчин хулангаа урьж байна. Тэст баажиг энэдээс тавхгүй дээшээ ярихгүй барахгүй штэ. Ямар. Тийм үү. би аяхан их гоо. Чи нэг жоох аяхаар. Би бас тийм айхтар шингээ болоод байгаа юм бас биш шүү. Ер нь ишүүд тоолоо Ер нь жоохон тийм. Шингэн бол биш. Гэтэ хоёр айжууд бол шингэчих баха. Би тэр хам шингэж. Тэгээ хоёр айжууд. Гэхдээ нэг юм асуусан юм. Хамгийн ихний асуудал шингээ хоолой гэж хэлсэн юм чи. Ямар л шингээ хоолой гаргах вэ? Ч тэгж байна. Тэр чинь тэгэл гарахаа урал тэгэл гард юм бил чинь. Гарна уу? Бас гард юм бил. Яаж гарна? Яаж ч бол гард юм бил. Угаасаа яаж ч тэгээд бүтэц хоолой. Яаж ч шингээ хоолой гаргахгүй эмхтэн хүн байна даа тийм. Тийм шүү дээ. Адилхан ачтаач үзээд байгаа юм байна тий. Бас тэгэхээр би тэгж жоохон ялгархгүй бол бас болохгүй тий. Яалт баг ойлгохгүй. Тэгээд сая эхний асуулт чи юм асуулт юм а тий. Үгүй шингээ хоолой гэж хэлсэн болохоор шингээ хоолойгоор хэлээ. Тий. За тэгээд манай бас өнөөдөр 59 дугаар дээр хулан маань оролцож байна. Тэгээд сайн уу? Чим нойр тарагдахгүй хаач. Нам гүм гэртээ лээ. Юу хойр таардахгүй гэж би саяхан нэр асуу гэж бодож байлаа. Сая тэр нөгөө бүсгүй гэдэг клип томсон байсан шүү дээ. Тэр хизээний зураг авалтай. Саяхан. Саяхан.
Шинэ клип багш байсан тийм. Ястаа саяхан. Өстой гоё яригчлаа шүү дээ. Баярлаа. Ястаа баярлаа. Өстой кино шиг болсон байлаа. Тийм ээ. Тийм өстой кино шиг болсон байлаа. Баярлаа. Манай зэрэг нэг муухай бол харагдаж байгаа. Чи үзнэ дэрэг? Үзнэ. Үзнэ. Дараа л үзэн шүү дээ. Өдөр л үзэн шүү дээ. Би жамрыг болсон тийм. Шинэ клипүүд өгөө. Энэ клип гарсан маань зөвлөл үзэн шүү дээ. Тэр гоё гэлээ. Угаасаа нөгөө манай найз чинь хар багаасаа нөгөө урлагийнхан бол бас нэг хүсэмжил өсгөх гэж байдсан шүү дээ. Угаас бид нар ярьдаг шүү дээ. Айгүй олон хүмүүсийг крашлуулж явдаг л та. Тийм бүсгүй юм ч одоо тэгээд ялтай байлаа тэгээд ахаад бас крашлуулах юм л хийсэн байлээ. Тийм, өстой гоё клип байлаа. За баярлаа. За багтаа ер нь хэр их загтлавч юу? Загтал Хайрын бол загтал. Ийм сайн болсон шүү. Санаад байна. Зүйлээд байна гэдэг загтал. захиа бол өстө авч ирсэн шүү. Ер нь бол тэгээ дээр үе нэг гоё юм каньерт байдаг шүү дээ. Марк Зарктай. Яг тэр үеэс ч одоо авч ирлээ шүү. Тэгээ хөдөө орон нутгаас хэрнэ. Өөр Тийм одоо хүртэл надад тэр захианууд нь байж идэж амар хөөрхөн ингээд би хадгалсан бүгдээ. Хөдөө орнууд ихийг ч гэсэн. Бүгдийг нь хадгалсан. Нэг уншиж болох уу? Тэр ингээ дараа нь ингээ тэр чинь ингээ сөхөөд үзэхлээр амар хөөрхөн бөөн дурсамж байдаг. Тийм тэгэл хичээл ороод сууж байхлаар хаалга тогшоол багшаа хулан захиагаа ярьж аваар номын сонгоос захиагаа аваараа гэл. Тэгэл авдаг л дотор нь өөр заримдаа ингээ зураг мурга хийцэн. Тэгээ амар хөөрхөн тэр үе хүүхдүүд чинь амар чи ямар хамтлаг сонирхдаг вэ гэд нэг юм асуулт чиг юмнууд ингээ тавьж өгдөг. Тэгээ тэгэнгүүт юу буцаагаад над руу энэ хаягаар захиа илгээгээрээ энэ гэж юм. Чи хэдэн хариу бичижсэн бай яг? Нийтэд авсан захианыхаа. За яг тэрж нэг биччихсэн гэж худлаа хэлэхгүй. Би бол зүгээр аваад ер нь бол Нөгөө төлхийн тийм их цан гэдэг юм чи хүндгээс сууч хэлцүүл. үгүй тэр чинь их цаандаа байгааг байхгүй юу? Тийм мэрэгчлээ сонгохдоо л амар их цантай мэрэг сонгосон гоос тийм. Чүг. За Тэгээ захиа бол авсан. авсан тийм. Авсан гоо тэрийг мэдчихэв. Тэр авахт нь тодорхой. Ялтаа чамд юм захиа махаа нийтүү байсан. Байд юм бэ? Түүх байд юм уу? байдаг юм болоо. Я сайн бод. Хоёроо дөрөсөн ирж байгаа үг. Ойгод бол ирэхгүй байна. Хэдэж ирэхгүй. Тэр сарын дугуй зарим захиа ус гачин юм байна. За надад нэг өстой ирүүл ганц нэг иржсэн баха. Бас авахт авч байгаагүй гэж санагдахгүй байна. гэж хэлэхгүй л алуулах гэдэг нь үү те? Үгүй ганц нэг авчихсан баг. Чамд ирүүнд авчихсан юм. Үгүй нэг юм хоёр удаа авсан. Нэг хоёр удаа. Нэг хоёр харин нэг хоёр удаа авсан. Гэтэ нэг хоёрыг авна гэдэг чинь пэйж хөвдөр тассан том. Тий. Огноос захиа гэдэг бол нэг хоёр нэг шүү дээ. Өө байхгүй шүү дээ. Үерхийгээд нэг захиа ирж байгаа нь ирж исэн шүү. Гэтэ би тэгээд баг тэр нөр хараад очиж шүү дээ. Яа. Захиг нэрээд аа. Юу яриад байгаа юм бэ гэдэг. Уг нь би энэ санал тавих хэрэгтэй гэдэг Тийм болсон. Тэр чинь нэг 10 жил юм да тий. За манай худалчин аль сууллаа? 10 жил. 10 жил 81 90-д зохицбор гэдэг. Сүүлдээ нэг зохицбор болгоцсон шүү дээ. Тий. Нэгдүгээр орол. Нэгдүгээр орол явуулаа. Тий. Нэгдүгээр орлын чангууд байна юм байна л да. Мэднэ. Чанга тий. Чангууд тий. Бааж. Нэг үү? Тий. Худалч гэхдээ өөрөө чанга. Худалч өөрөө чанга юм чинь тэгэл. Багтаа ер нь чулуу муулуугаар байлж ирсэн юм шиг үү? Тэр энэ чинь гайгүй чи хэдэн онд юм бэ? Би хулан мул гэж одоо бараг хэдэн онд би 90 шээ. За манай Монголоос юм бол. За. Би чинь зочноос Энэ аяга зочноос уусан. эмхтэн орлогонгууд бас салаад болоод орж ирээд шүү. Ихгүй юу шүү. Энд гэж экосим бабл таус. За. Чи яг энэ дөрөв ам цангаж байгаа төстэй гоё тохиромжтой. За жоохон бож энэс манай угаасаа бас ивент тэгч Балтика гэдэг MP бол угаасаа монголчууд ичнээ танил би. Өнөөдөр улаан ирсэн юм шүү дээ. Өнөөдөр улаан нэрсэн байна. Улаан нь бол яг нөгөө 9 медальтай чинь. нөгөө 9 медальтай. Хамгийн том медальтай лөө. Тэгээ хамгийн олон медальтай. Энэ болохоор нөгөө 0 градустай. За. Чам зориулсан. Тэгээ наад зориулсан. Чи уухгүй амсдаг болсон. Тэгээ амсдаг болсон. Тэгээ наад зориулсан. Ер нь наад зориулсан. Чи ойр дууж байгаа ер нь гайваа. Гүү штэ. Огт амсдаг юм уу? Гүйгүй яг амснаа. Хэрэглээ тааруулаад. Тий тааруулаад болоо. болоо. Уугойтой бол ална юмстэй тий. Тийм алж чадхаар бол бас чадахгүй. Тийм үү. За баярлалаа. Ер нь бол гэхдээ тааруулаад Болцсон тий. За. баярлаа. Аливаа ямиг ер нь тааруулаад хэрэглэж их сайхан зүйл гэж хаанах уу тий. За тий чи юу уумаар юм? За би эндээс орж. Пи минус уум юм. Би ч юм чи хийдгүй. За би тэг градус За би тагаас нуунаа. тиймээс бож. За би энэс 0 градус тагаас салгав. Энэ ч угсаа ямар ч тийм юу байхгүй. Пи ууч юм шиг хүнд харагдана. Гэтэ ямар ч градус юу байхгүй Байхгүй тийм. ямар ч градус байхгүй. Гэтэ яг пивний амт. Пивний амттай мөртөөсөө 0 градус. Одоо их олон юм үзэж байна. Би ч нэг амьдралдаа их олон юм үзэж байна дөө. Сүүлийн үед нь ялтаа нийснээс очиж тэр
Хоёроо хоёртойгоос шинхэн юм хатуу нишүүн гашуу машуу юмнуудыг их үзэж байна дөө яа. Амсдаг болж байна да гэж. Болж байна дөө тэгээ. Түчүүрэл дөнгөж амслаа шүү дээ. Чи хулан маань сая энэ бүсгүй клипээс өмнө хамгийн сүүлийн уран бүтээл нь юу байваа? Клипнээс өмнө 3 жил юм. 3 жил өмнө. Харин тийм ба сүүлийн юу н харагдаг байхгүй тийм. Тий, ер нь бол Зориг гэдэг нэг кинонд орсон да. Зориг ч бас гэхдээ 19 онд юм байна. 19. Тий. 19 онд. Үзээгүй кино байна. Юу нэ тохоо кино. Оо тэгэл. Уга хайр дурлал биш ээ. Жохон нэг тийм нам мамтай холбоотой ч. Хөөе, чихтэр нь сая 3 жил ингээд жоохон пауз авлаа шүү дээ. Аха. Жоохон зүгээр ер нь жоохон пауз авъя амрыг гэж бодсон уу эсвэл зүгээр. Тэр 3 корона моронотой холбогдчих. Корона ч жил агсан л байгаа л үү. Тий. Ер нь бол жоохон холдъё гэдэл манай охин ч одоо яг нэг өсвөр насн дээр явж байгаа. Тэгээ охинтойгоо жоохон гоё ойрхон бай. Одоо энэ цаг үеийн бас ингээ хамтдаа гоё ингээ туулъя гэж бодоод. Тэгээ ерөнхийдөө өөрийнхөө хувийн одоо амьдрал руугаа жоохон анхаарал хандуулсан гэх юм уу? Тий. Тэгээ одоо их сайхан даван туулж байна өө битэр чи. Тэгээд давд туулаад одоо буцаад уран бүтээлд орж эхэлж байгаа юм шүү дээ. Одоо тий. Тэгээд ингээд явж идэл бас коронавигийн бас нэг жил гарна явчлаа тий. Тэглээ. Тий. Тэгээ одоо яг ажилдаа бас ганц нэг ажил аваад орё доо гэж бодлоо. За тэгээд ирээдүйд төсөлбөрийн улаан. Тий. Тэгээд ирээдүйд айгүй олон захиа авч ирсэн болно. За мэдээ сургуулийнхаа хамгийн хөөрхөн охтууд нэг байсан байж таран тийм оо тийч юм. Яриад тий. Маргаангүйстэй. Хулан хаана нь хулан тэрний залуутай уулзж байгаа. Хулан хаасан тэнд нэг залуутай байлаа гэдэг. Тэнд хулан хаанаас нөгөө бата. Ямар бата гэсэн тэр. Хулан харсан гэсэн нөгөө содоотой. Хөөе тийм тэгж бол уулзахгүй шүү дээ. Эрэгтэй хөлтмөгтэй тэгж их уулздаг байгаагүй шүү дээ. Үгүй мө те. Үгүй шүү дээ. Би чи ер нь их даруухан даруулгатай шүү дээ. Даруулгатай өссөн гэх юм уу да. Тэгээ ямар ч та ингэж нөгөө орцонд уулздаг гэсэн шүү дээ. Тэгэл над дээр ганцаараа манцаараа ирэхгүй шүү дээ. Бас ингээд айгаа олуулаа молуулаа эрэгтэй хөлтөч. Тийм ирдэг шүү дээ. Тэгээд тэгэхээр ингээд манай ээж болохоор орцон зогсохгүй миний хүүхэнтэй ирээд найзууд чи ирэх юм бол гэртээ оруулаад уулздаг гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөөдөл ч болохоор орохгүй. Орохгүй шүү дээ. Яаж вэ? Тийм. Тэгэл наваа ингээд орцонд байж болохоор хаалга тавшаал. Яг хаалга ингээд онгоохлоор пэр гэлэн бүр ингээд дрэг гэл алгуулчихдаг. Тэгээд би ингээд яг мангар юм шиг ганцаараа ингээд зогсож байна. Чи юу игээ ганцаараа нэ орцон зогсож байгаа юм. Тэгээд л хаалга одоо орлоо гэхэлэр хаалга хангууд бүгд пүнк гэж гараад ирдэг. Талдсан. Ер нь гэдэг олоолаа ирдэг гэсэн тий. Олоолаа. Яг тэр дотор нэг ганц манцал юм шиг байгаа. Одоо утгаас хийж байгаа юм тий. Одоо яах гэж тэдрийгээ дагаж явдаг. Гүг чи ийм байхгүй. Юу. Одоо жишээ нь ингээл за одоо би ингээл орлоо заяа. Орлоо жоох ингээ эмгтэн хүн дээр очлаа, нэг охин дээр очлаа. Ганцаар бол энэ амнаас үг гарахгүй шүү дээ. Тэр нөгөө найз дундаа байдаг нөгөө Wi-Fi авчих тий. Тэр дундаас мааз дундаас ингээд өөрөө кул харагддаг. Нөхөд бол зүгээр нэг яри оруулах маягийн зориг оруулах. Айгу дэмжээд үү? Тэгээд өөрсөнд нь ямар ч падлий байхгүй тий. Нөгөө тийш өөр нэг охинд танилцах гэдэг. Нөгөө зүгээр гусны сүү гэдэг байгаа ойлгохгүй байхгүй сууны. Одоо сууны суухгүй тий. Тэрийг бол гоё хэлсэн гусны сүү гэдэг ойлгохгүй. Гусны сүү яваад байгаа байхгүй. Тэгвэл тэр мэдэхгүй. Асуумс гоё юм тий. Одоо тэн дээр очие. Өөрөө амар очиж байгаа. Тэгээ ер нь тийм үед ингээд за тэгж олуулаа ирсэн юм чи ингээд юу ярих вэ жишээ? Өө тэг хөөрхөн тэгээ тэр үе чинь үерхэл чинь хөөрхөн штэ. Ямар хамтлаг сонирхож чинь яаж ийж гээл тэгээд нэг тийм ойр зурхны л юм. Юу ийж ийн хичээл дээр ямар хичээл орсон юу ийсэн яасан хийсэн нэг тийм одооны хүүхдүүд ч юм уу бөөнөрөө очиж нэг тиймэрхүү юм яриад хамтлаг дуучтай яриад нөгөө Spice Girls, Backstreet Boys, Moist, TikTok центр гэдэг нэг тиймэрхүү юмнуудаа яриад тэгэл хөөрхөн яа ер нь баг би ярьдгүй байсан. Тэд нар л яриад би ингээд ерөнхийдөө чагнасгээд байж байсан шүү дээ. Физик дээр өндөр чамд ямар товё орсон. Нөгөө яг над дээр ирээд ингээд тийм дуудаж гаргаж ирчих хоорондоо яриад байдаг наас тий. Тэгж л хийчдэг л ажил та. Чаа баста бидний үерхэл гоё үуч тий. Тий одоо ингээд ботхоор их хөөрхөн тий. Айгу тийм ариухан. Тий нандин чи тийм нэг юм аим цаанаасаа тийм нандин ариухан. Тийм болохоор одоо ингээд байгаа ч айгу ариухан байгаа байхгүй бид тий. За. За тэгээ одоо өөр юу гэх юм. Хуяа гэхдээ жоохон ямар ариухан. Хуяа гэж жоохон бохор байсан юм. Жоохон бохор болж эхэлжсэн үе юм. Бидрийг бол ариухан байсан. Чи бидрийг бол ариухан бах уу? За яагаад жүжигчин мэрэгчлийг сонгов хэн энэ жүжигчин гэдэг замнал руу уруу татав?
Тэр анханасаа бодож юу? Үгүй би ста анханасаа жүжигчин болно гэж мөрөөдөж ярьж болоо ерөөсөө тэгж ороогүй. Энэ л бол ерөөсөө яг манай гэр бүлээ айгу нөлөөлсөн л дөө. Манай ихч чинь стилист дизайнерын сургууль сурч исэн Аня гэдэг. Тэгээ манай Анки чинь загвараа гаргаад тэгэл загварын өмсдөг байгаад л одоо миний загвар өмсөн ч гэж юу бахт те. Гэтэл тухайн үед бол бас өндөр охиныхаа л тоонд ордог. Чи угаасаа фото модель угаасаа байсан шүү дээ. Тий. Тэгээд 97 онд фотомис болоод тэгээд тэрэнд орсон чинь тэнд байсан нөгөө Үржин Бадам ихч ер нь ингээд нөгөө телевизэн нөгөө баригч агаах магаах гэдэр чинь бүгдээрээ л ер нь ингээд наад охноо ерөөсөө л туулаач юу яа жүжигчин болго гэд ийм дүр төрхтөө одоо их нөгөө эфирийн царайтай мараатай гэнэ тий. Фотогеничний. Тий айгу фотогеничний. Тэгээ одоо энийг охиныг ерөөсөө урлагийн сургуульд оруулдаг. Тэгээд манай ээж ч өөрөө нөгөө ярихдаа багтаа юм бүжигчин болохыг амар хүсдэг байсан гинэ. Тэгээ бодвол бас ээж нэг тэр юм уу бас нөлөөлсөн байж магадгүй одоо ээж нь юм болгоомж миний охин гоё ингээд тий жүжигчин болмоо гэд. Тэгээд би бол өөрөө бол хуульч болохыг амар хүсдэг байсан. Тий хуулийн сургуульд төгсөөл нэг тийм костюм бижиг хөмсөөл нэг ширээний ард ингээд сууж идэг нэг тийм амар нэг юм официалны нэг юм тийм л дүр зураг надад амар харагддаг. Тийм амар шулганлаг ингээд хүмүүн загнаал ингээд. Үгүй шулганлаг биш ээ. Тэрэндээ биш нэг тийм энэ царайч шулганлаг гаргал бас. Дөрөв ууртаа нэг тийм. Түүн шүү. Ууртаа. Царайг уу чиний нүдэж чарал айчих тийм үү? Ямар аим. Ийм том нүдэж чарал айчих чад. Ингээд хуулийнх мөн тож ингээд орж ирэх хүмүүсгээ загнаа ингээд явчих юм бол цооштой суучих юм бол би л өөдөж зэгсэлж харж чадахгүй. Гэхдээ хүмүүс бас нэг сонь тэгээд идэв нөгөө эхлээд ингээд яахлаар ингээд нэг тийм ингээд ууртаа ч юм шигтэй нэг юм айгүй ааштай ч юм шиг нөгөө мэдгүй ингээд ингэчихэд яг ингээд хандаад яриад ингээд үзлээ өчөө чинь бүр бодчихсон шал өөр юм биш тэгээд Царай шиг биш гэж үү? би одоо нэг аим багш харагдсан одоо. Ер нь тогтогшин шүү. Түүнээс яг өөрөө болов. Чи жоо уурлах юм хэрэгтэй таалах баа. Би ч яаж боддог. Уурддаг үстэй нэг уурж ирсэн мэт дээр. Уурж ирсэн мэт. Уурж ирсэн мэт амир л да. Үцээ. Уурлууд алах баа. Гэдэг ярих юм бол нүд өмсөн зүйлс илдэж байна. Гэтэ би уурлахлаар дуугаар орчихсон. Дуу гэхдээ нүдтэй гэдэг. Ер нь ингээд нэг юм хэрүүл хийж чаддаг. Дада гэдэг араараас нь угсруулаад ингээд тан гэж ирж чаддаг. Наач мачууд хэлдэг. Ерөөсөө юу чи би баг тэгвэл ингээд гацаад би бүр амжихгүй дуусна төхөө. Би зүгээр бажтай хэлдэл амжихгүй бахаа. Дуугаа ураачдаг. Би бол зүгээр л дуугаа ураач. Дуугаар ч юм бол та хамгийн заваан хэрүүлийн таагдаг байхгүй. Тий дуугууд ч юм. Дуугууд ч хамгийн муухай байхгүй. Тийм уур. Яагаад байгаа юм бэ? Чи ярьчих дуугаач гэдэг ингээд дуурах гэдэг. Гэхдээ харин яг хүмүүсээ тэгдэн чи дуураач хэрэлдээч яриач энэ гэж юм гэдэг шүү. Үгүй юу ярих юм тайвширчаа дараа нь ярилцъя л да гэж би бол тэгчихсэн. Тэгээ миний хаяг нэг тайвшрах нь айгүй амархан. Ер нь бол уур айгүй хурдан гашны. Тухайн үед нэг жоохон ингээд уур хөрх юм бол жоохон дуугаа ороож байгаа л нэг жоохон энэгээр тэргээр алхаж байгаа л тэгээд буцаад нэг тайвширч. Айгүй амар юм байна уу? За. Өөр мөрийгөө шүн имжтэй сурцсан юм байна чи. За. За. Өнөөдөр наазаа чи энэ салмон байна. Салмон. Энэ салат байна. За салатнаас нь яа те. Тэр салат байнаас аль За энэс. Манай баажиж өнөөдөр яг нэг юм уян зөөлөн болчихоо. Манайгаас өөр болоод хар багын манай найз ирсэн. Тийм. За баярлалаа. Найзтай үлдчих. амар уян зөөлөн болчихоо. Оо за. Ахгүй. Найзтай үлдчих юм байдгүй юм чам. Тэр салфет хүн заа. Гэхдээ тэгээ би одоо ямар балжих махтад уян зөөлөн байгаад та яах. Би ингээд танахыг үзэж байхдаа ингээ өөрийгөө сууж ийн гэж юусоо бодсон. Тэгсэн чинь ингээд нэг сууж идэг өдөр ирдээ байж. Тэр юунууд тэр шал өөр байгаа бааж нэг юм агрессив хүн барьж идчихгээд. Нөгөө бааж тэр нэг юм асууж ямар дээр нь өөрөөгөө ямар дээр нь өөрөөгөө дээ. юу? Би юу? Чи одоо өөрөөгөө тань л да. Миний мэддэг бааж. Үгүй юм ба гожоох байж аална байж. Би жоохон багаар микшэрдэж ороод байгаа. Жоохон байж. Бодоогүй нэ ч одоо хэлсэн. Зочиндээ харуулаад уян. За тэгээд сүүлд оронгууд ганц юм байдаг шүү дээ. Ёстой хизээж өөрчлөлтгүй нэг юм байдیں۔ Юу вэ? Батараа задардаг байхгүй юу? Ямар нэг байдлаар ер нь бол задраагүй хүн байдгүй дандаа задардаг. Чи яаж задарсан бэ? Яаж гэдэг нь юу гэсэн үг юм? Яаж гоёор задарсан бэ? Яаж задарсан бэ гэ? Уран чадварынхаа хувьд би задарсан гэж ойлгоо. Гөө тэр үл тодорхой. Оюун цанаа хүн болгонд уран чадвар. Сойсогдох гэж байгаа юм байна. Сүйсгтэй уран чадвар гараад. Ахаад хувийнхаа нэг уран чадвараар задардаг.
Хувийн уран чадвараараа ер нь бол гэхдээ 10 жил байхтайгаа бодох юм бол бас нэг ийм юутай болсон нэг жоохон нээлттэй нэг ийм яриа өрөөтэй болсон. 10 жил байх чинь би бол ерөөсөө хонх нөгөө нэг завсарлаа л гэж би бол ингээ партн дээрээ сууж идэг лээс. Хүүхдүүд ингээл нөгөө хөөцөлдөж гүйж тоглоал ингээд нэг тийм яагаад том болоо гэж бодож байна. Жишээ нэг юм бага ангийн хүүхдүүдийн дунд орж ирээ соцсон юм шиг нэг ингээд би ерөөсөн тий одоо ингээд хичээл орж аваад ингээд хонх дуугараа завсарлаа буцаа хүүхдүүд хичээл орж тий. Тэгэхээр би зөрж багшаа би 0 орж болох уу гэж гардаг. Гэтэ тэр нэг амар санаа би хүлээж байгаа юм биш үү? Аа? Яг бүгдээрээ болчхоор нь тэр чинь юм чи өдцөө охин байсан. Завсуулгаас явахгүй жишээ хичээл оронгууд. Чи яг хичээл оронгууд уу? Тэр нэг мал тэгээд зүгээр эмгэгтэй хүмүүс би дээрээс хамгийн муухай эмгэгтэй хүмүүс хизэж ганцаар бицдэг байхгүй. Дандаа нэг ханаа. Заавал хань татаад нэг нь хаалan барь тадаа. Үнээр тэгдэг дандаа. Яа тэг хоёул чийс ч үүд юм бол багш нэгдэг үс шүү дээ. Тэг чек тэгдэг яг хэдэн охин дагуулж явах вэ? Үгүй би хичээл орсон байхад юу тэрээ энийг гарын марыг тийм амар баавартай юм гэж байд. Баавартай л байсан байна да. Хэцүү ганцаараа. За нэгдүгээр курст орлоо. Орчээ. Чи тэгээд огт тэгээд нөгөө бүр ширэг партнер ингээд сууж зүгтслээ. Амар затарсан биш. Тэр чинь юу яаж байгаа аахгүй да. Нөгөө яагаад гисэн бэ гэхэлэр яг тэр үед чинь одоо 97 онд гэхэлэр чинь бас л одоо иймэрхүү хөгжөөгүй байсан шүү дээ. Тэгээ хөгжөөгүй хахад Монголын сайхан бүсгүүл гэж нэг тийм тэмцээн болдог байсан. Тэгээ нэг ганц нэг загварын тэгээ гоёл моёл гэж өөр нэг тийм гоё ингээ хүн амьтан бүр ингэчгээр олон ийм сонголттой юмуд бол байдгүй байхад нь тэгээ би ч өөрөө тухайн үед чи 14 настай байсан болохоор нэг тийм тэмцээнд ингээ ороод тэр том хүмүүсийн дунд ороод тэр том тэмцээнд ороод ингэсэн чинь ингээд нэг юм сайн өөрийгөө ингээд нэг юм юу ячсан мэлээ ингээд нэг юм би одоо ингэчтэй болов гэд нэг юм тэг хүүхдүүдээ ингээ харж байгаа харалт багш нарын харж байгаа харалт маралт нэг тийм айхшаа хурцч юм шиг тэгэхээр би өөрийгөө шууд тийм ингээ хураагдчихж байгаа байхгүй нэг хүүхд чинь ингээ нэг гоо чөлөөтэй ингээ байж ил хүүхдүүд чи өөр өнцгөр хараад эхэлчихэж байгаа байхгүй тэгэхээр нэг тийм сайн тэгээд олоола бужигж яхад би ингээ 0 0 орох гээд ингэхлээр нөгөө охтууд чинь ингээл живэр авир гэл юм яриа л те дан гэл ингээл юм яриад тэрийг нь одоо магадгүй тухай жоохон байсан болохоор сонсч дийлдгүүч байсан юм уу нөгөө чинь тийм юм дэгдэг байсан багтаа ингээл ойл явж байгаа. Энэ хартаа холон хартаа энэ юу гоё байгаа юм шалт нэг охин. Энэ юу гоё энэ яхаар фото тэгээд тэгэхээр чи ингээд том хөрх болчтой юм уу тэгээд тэгээ ингээ халахж гიშгэж байгаа чи хүртэл ингээд нэг тийм эвгүй ингээд хүн ингээ ард урдаас ингээ яриад харч амар юм эвгүй байдаг штэ. Тэгэхээр чин тэгээд яшиг шиг ингээд шаагалцсан байжснаа ингээд нам гүн болцсныхан дараа ганцаараа 0 орсон амар. Тэгээд жоохон дотгошоо болчихсон. Тэгээд ер нь бол ингээд нэг сонлох юм биш. Цариг Монгол зөвхөн биш хөөс дээ. Биш эгийн зогоос дээ. Турк واخгүй юм чи. Гүг огтод юу ч би бич. Тиймэрхүү юм ярьдаг байсан. Тэнийг уус тийм хань тийм өстө манга. Юугаа ботцоо өөрийгөө. Ганцаараа 0 орж ийн өстө тэнийг мэдээ. Энэ аяар тэнийг завсарлагаар 0 орохгүй яг хичээл эхлэхээр 0 л бол. Манай нэвтрүүлэг ихтэй хүний хизээч нэг хувийн юм руу ордог байхгүй манай нэвтрүүлэг. Эмэгтүүний нас мосгол хизээч асуухгүй. Гэхдээ бол 97 онд 14 байсан юм шиг насан билээ болно. Өөрөө хэлээд өгцөн үү? Тий. Сая манайхаас юу ч хэлээгүй шүү. 97 онд 14-тэй байсан. Тэр уусаа тийм байсан. Тэгээд тэгээ фойс дараад огцон задарсан гэсэн үг шүү дээ бүр. Тий одоо ингээд энэ партны ширээн дээр ингээд сууж ирсэн хүүхд орлоо. Хамгийн чинь хэдэн хамгийн клуб орж үзсэн чи хэдэн юм бэ? Оюутан болоод орж үзсэн. Тийм л да уус оюутан л болно л да. Яаж чад гэр бол сүүсээс нэлээд хоштой. Тийм шүү дээ. Нэгдүгээр хорооллоос. Тийм ихтэй сүүстэй бараг хонох уу яах уу гайвуу. Шүү дээ. Би бод нэг тэгээд чи хондог оюутан биш юм байна. Хичээл хийдэг оюутан биш юм дээ. Үгүй гэтээ би шаардлагатай үед хонно шүү дээ. Хондог үстэй тийм. Хонно шүү дээ. Яг хичээлээ хийгээл бид нар чинь тэгэл хийх нь хийгээл тэгэл ингээл хондог шүү дээ. Хонохын хувьд бол хонж исэн. За тэгээ задарлаа. Тийм ер нь бол задарсан. Ангийнхаа ер нь бол тэгээд баарнд оруулсан юм шүү дээ хамгийн их тийм. Гүү. Би ихчтэйг оржсон. Ааны хүүхд гэсэн чинь бүх муухай юм зааж өгч. Муухай юм ээ нөө. Ер нь гэтээ танихгүй хүнээс ажижсэнээс өөр хүн ингээд нэг үзүүлсэн дээр шүү дээ. За миний дуусч хурцхаа. Анкетер чинь тэгээд нэг тийм айхтар зөрүүтэй ч юм биш тэгээд зөрүүтэй биш тий. Тийм ба тий. Зүгээр хулаа зуруу. Зүгээрээ ингээ уучтай. Эцэг зүгээр ингээ ууц юм аа. Энд ингээ ууцгаа гэх. Ани нэр зүг гоё амттай мэт. Тэгээд явчих. Тэгээд тавих гэдэг үдээ. Миний зүгээр ингээ дуу тэгээд явчих юм цаашаа гэж айгу амхаа. Тэгээд ингээ тонгоолго уучаад ингээ тонгоолго Монгол. Гоё ч нөө. Өөртөө манай анки чинь өөрөө тиймэрхүү юм даа өөр
Муу штэ. Тэгээ ари ч угаасаа бас өөр амир тийм. Бас ер нь нэг дэмдүүлгөөхөн шүү дээ. Тий. Галзуу малзуу биш шүү дээ. Галзуу малзуу. Тийм гэж юу? Би бол амар чөлөөтэй гэж хараад байдаг. Нэг тийм шүү. Ер нь бас Ер нь бол бараг Анкигийнхаа хажууд би жоох юм. тийм баг. Тийм. Аа. Ямар сайн. Өөстөө ястаа өөр харагдсан юм байна. Бас нөгөө зургатаар тэр нөгөө нэг өглөө хөлбөр дээр юугаа гараад танилцуулаад ярьж марж байгаас харахад ер нь бол яриа ингээд нөгөө ярьж марж байгаас харахад ер нь их чөлөөтэй хүн байна л гэж харж байсан. Чөлөөтэйгийн хувьд бол чөлөөтэй л дөө. Тэр нөгөө камер асгаар хүн тийм өөр чөлөөтэй болно л доо. Тэгээ өөрөө нөгөө мэддэг ямаа чаддаг ямаа ярьж байгаа болохоор тэр хүн чинь ингээд бас гоё шүү дээ. Тийм бах тий. Шууд би мэрээд үлдсэн шүү дээ. Чадахгүй юм бол тэгээ ярьж чадахгүй шүү дээ. Чи юу чаддаг юм уу? Хангалттай сайн юм уу? Би чаддаг юм хангалттай л ярьж шин. Юу ярилмаар байна? Шоу зингээ да. Хамгийн сайн чадсан. Шоу зингээ яар да. Хамгийн сайн шоу зингээ яар да. За тэгээд нэгдүгээр курс хамгийн анх кино тоглосон хэдвэр ангид вэ? Хамгийн анхны кино. Хамгийн анхных болохоор би Гай сайхантай жижиг зүрх найруулагчийнхаа нөгөө юунд орсон. Ната гэрлээч гээд. За. Чи оюутан байхдаа би 1-р курстэй. 41 юм уу те? Тий, 1-р курстэй. Тэгээд багш зөвшөөрсөн үү? Үгүй. Ангийн багш зөвшөөрсөн л дөө. Тэгээ би 1-р курст байхад надад нөгөө драмын театраас бас болд найруулагч гол дүрийн жүжигчэнд тоглох Гай сайхантай. Дурлал яг үлгэр шиг бас үхэр шиг гэдэг нөгөө мюзикл жүжиг баг анхны байсан баха тэр Монгол. Тэгээд тэрэнд ороод тэгж яхад би бүрс 1-р курстэй нөгөө дөнгөж нөгөө Аа усгээ заалгаж байсан хөх чинь бүх бүтэн драмын театр дээр 1-р курстэй гэдэг бол миний хувьд бол өстэй бүр амар гоё азтай тийм үе байсан. Танай ангийнхнаас Тэгээд ороод тэгээд тэгээ ороод тэрний дараа тэр кинонд ороод тэгээд тэр чинь бас тэг хөөхтөгтөр тулна шүү дээ тий. хэцүү те? Тий. Танай ангийнхнаас юу одоо хин юм байна? Таньдгаас? Одоо Алтан шагаа нөгөө мөрөдлийн театр. Мөрөдлийнх нь те? Та хэд нэг юм биш те? Тий, Отгоо, Батушка. Тэгээ талигаж бэлгүүн гэл. Тийм ээ. Нэг Чингистэй л юм ямарч байсан. Тий. Ангидаа нэг Чингистэй л юм. Чингисний Чингисийн зогсоол хийсэн? Мэддгүй байсан юм Чингисийн зогсоолыг. Сойсын. үгүй та нараа яриад ахаар л би тэгээд яасан л та. Аюун сүүлд ойлгосон юм. Тэгээ хамгийн ихэнд нэр хэлсэн нэр чинь Чингисийн зогсоолыг эзэн байсан гэсэн шүү дээ. Тийм үү? Тийм гэсэн тийм. Шагаа юу? Тийм. Facebook дээр бичсэн байлээ шүү. Би бол худлаа ярихгүй эзэн бай, сайн байсан гэдэг. Тийм. Яг хөө тийм байсан л юм байна. Тэг бүр хамгийн анхных нь уу? Үеийнхээ. Үеийнхээ юу? Үеийнхээ сая гэж шагаа юу? Би бол госчдаг байсан. Харин юм болчихлоо юу? Шагаа тийм болчихлоо шүү. Доктор яг нэг манай ангийн шагаа юу? Манай ангийн шагаа бүр тийм амар юуны анхных нь бүр болцсон гэж бодлоо. Анхны биш үеийнхээ. Тийм үеийнхээ бол гэж ахгүй. Байсан юм уу те? Байсан. Тэрийг бол мэддэг байсан те? Би сайн мэдгүй. Ер нь чи Тэгтэл юу гэж те? Шагаагийн тэр нөгөө атма матон байсан мдэггүй бол тэгээд бас гайгүй л ширэн дээр урагшаараа сууж идэг гэж. Наач яриад нөгөө тийм хумсумсаа инсталл тэгээд байж таг. Ер нь бол гэтээ одоо анхаарал сууж шүү дээ. Одоо яах юм бэ? Яачгүй гоосон байна гэсэн шүү дээ чи. Манай нас тэгээд тэн шагаатын Чингис байна уу? Чилүүг байна уу? Ямар ч юм. Тийм багтаа те. Эмэгтэйчүүд бол амар. Эмэгтэйчүүд гоё л хараг хин хулын явд гоё л харагдах хэрэгтэй байхгүй юу? Эмэгтэйчүүдийн хувьд бол чилүүгний хажуугаар явах уу, Чингисийн хажуугаар явах уу гэдэг чинь амар асуудал болно үстэй. Стратегийн тухайн өдрөө бодож гарах марах амар чухал асуудал. Тэгэхээр энэ гоё цайтууд ээжээгээ дуудсан ч яадаг гэдэг. Мөнгөтөө аав гэдээ дуудчих гэдэг шиг юм болохгүй шүү дээ. Тийм байна уу юу найзаа? Тэгээ сойстой ч гэсэн ингээ ганцаараа л байгаад байсан юм уу? Үгүй шүү дээ. Юу тэгээд бид чинь ганцаараа хийдэг ажил. Сойс ч тийм биш шүү. Тийм олуулаад л шүү. Гэтэ яг нөгөө нэг хийх ёстой хүмүүстэйгээ уртгал хийнэ. Хөндлөнгийн тэр яаж ийн, шагаа яаж ийн, тэр батушка ангиж гинөө тэгж гинөө гэдэг тиймэрхүү юмдаа жоохон оролцдоггүй жоохон муу байдаг шүү. Магадгүй чи юм мэдээ чи юудахгүй би юм мэдээ. Би ус эсэж шүү яг ихэнч хоол идэхгүй өсөөд ингээ орж ирсэн бужинуулт шүү гэсэн яг л байгаа шүү. Тэг гэртээ мэдэхгүй таараад тэгэл ингээл хоёугаа надад хоол бэлдээгүй тэгээ одоо энэ хоол өгч байгаа байхгүй муухай. Хүн алж байгаа байхгүй. Дараа нь юу гэдэг хүмүүс одоо бааж юм зочиндоо өгөөж бааж гахаа шиг заваа идлээ. Олигтой команд одоо явахгүй шүү дээ доорол. Ийм хөргөө охин ирсэн байх чинь гол хоёр жууд нь хоёр гахаа хооллууд батаараа. Чи тэр алуулж байгаа шүү. Амгүй юм алуун цороо биш.
Нас сурахгүй шүү дээ. Та хоёр нэрээс тэ хөөх юм а тий. За ямаа да. Тийм хөрх юм байна. Тэ. 10 жил захиа ирсэн бол үргэлжлэхээр л байна. Хүчтэй нөгөө нэг 10 жил захиа ирсэн нэг одоо ч гэсэн хадгалдаг гэсэн шүү дээ. Одоо ч гэсэн ингэж уншиж өөрийнхөө ямар хөөрхөн байсан юм мэдэрдэг байна. Би пожигнуулж явжээ гэл аа. Үгүй тэр чинь амар дурсамжтай нэг тийм хөөрхөн нандин гэдэг чинь тэр чинь амар хөөрхөн байдаг. Хизэнээс юу нэг нандин биш үргэлж олж гисэн бэ. Энэ асуулт руу орохдоо үнэхээр мэрэгжлээ ордон шүү. Гулгаад л тийм бүр ингээд амд юм байхад бүр гахад цацуулж гал супер орно мэдрэмжтэй энэ тал дээр бол. Хизэнс гэж яг нөгөө тэгээд нандин биш болд юм бэ хүний үргэлж. Ер нь энийг гоё ярилцаж зөмөр. Одоо нэгэнт ингээд үргэлж гэдэг зүйл ер нь хідэн наснасаа эхлээд нандин биш болж эхэлдэг юм бэ. Үргэлж нандин бид юм уу? үргэлж нандин биш. За сая одоо үргэлж 100 метрийн зай тэгээд зүгэл бариад байгаа юм шүү дээ. Холоос хараад. Хэрэг нандин гэж шүү дээ. Тэгэл тэр чинь жоохон нас ахиад анги томроод ирэхлээр нандин чинь бас арай өөр нандин юм руу ороо авчих. Ер нь тэгэл нандин бол тасрахгүй шүү дээ. Нандин бол тасрахгүй. Нандин бол тасрахгүй шүү. Их сургууль ер нь ямар нандин дээр явах вэ? Их сургууль дөө. Нэлээд төвшин нэлээд жоохон дээшилсэн тэгээд. Ер нь яг ямар хэсэг нандин болох вэ? Ямар юм сайн мэдтгүй. Яг айлдгүй. Ямар хэсэг нь эмгтэн байж үзэх гэж бид эмгтэнийхэр мэдгүй шүү. Эмгтэнийхэр мэднэ. Эмгтэнийн хувьд ч эмгтэн чугаас айгүй нандин байлгадаг шүү дээ. Юм бүх юм. Тий, айгүй ариухан тийм нандин л байл. Нандинаа л гэдэг байхгүй. Тэгэхээр яг их сургуульд яг яаж нандин болох вэ? Чи тэрийг заадаг гэж. Тэгээд тэр чинь хажууд байгаа хүнээсээ шалтгаална шүү дээ. Хажууд байгаа хүн тэр хүнийг гоё нандин байлгах юм бол тэгэл тэр чинь нандин байна. Нандинаа л юм тийм. Тэгэл тэр хүний хажууд нандин байгаа. Тэгээд тэрийг нандин гэж харчаад нандин шүү. Нандил бол нандин шүү. За. Нандил бол нандин. За. За их нандин юм байна. За тэгээд ангара таа чинь Гэтэ ер нь юу байсан бэ? Би зүгээр сайн ингээд ярианаас ч юм бодлоо 14 настай даа нөө 14 настай гэсэн чинь 97 онд фотомис болчоор ер нь тэгэл нэг бие авч явах байлаас эхлээл амар өөрийгөө тусгаалцаал. Тэгэл тэр ер нь вайпнасаа гараагүй л ингээд сууйст ороод тэгээ сууйст ороод нэг жоохон задарсан юм байна тийм. Тийм ер нь тэр чинь бас гэтээ нэг талтай амар юу байсан юм шиг байлаа. Одоо ингээд ботход бас хүүхэд нэг юм багын гой хүүхдээ ингээд одоо би чинь чирта тоолол эрзэндээс эргүүлж мөрүүлж явж нэг үзэг шүү. Одоо ингэ хүүхдүүд ингээл гадаамад байгаа тоолдог шүү. Дандаа нөгөө гүдэг маадаг. Одоо баагач тоолчихсон байл. юм хөөх ингээд хүүхдүүд чинь ингээд нэг хичээл дуусаал тэгэн гоочстай эмхтэй хүний ирүүний бэмэ гээл хүүхдүүд юмэр гашгиралдаал тэгэл эрдэнэ сонгож ирж байгаа л гоё ингээд тоглолдог штэ. Тэгэхээр нэг тиймэрхүү юм хомыг бас ингээд нэг тийм тоглож чадаагүй ч юм уу. Багтаа тоглосон хамгийн их тоглосон тоглоом юу? Тэв үшигдэх шүү дээ. Тэгэхээр чи тэгээд эмхтэй эдлэг тэр тоглоомоо тоглож чадаагүй тэгэхээр чи тэр бөмбөгийг чи бүр тоглохгүй л байна штэ. Би ч нөгөө рүүгэл явчихсан байх гэж бодлоо шүү дээ. Нуугд тоглолоо. Тэгээд тоглохлоор ихчтэйгээ гэртээ тоглодог байсан. Хоёлаа ингээд хоёр сандалны хооронд ингээд ээжийнхаа юм оролт моролт алчуур малчуур юм уу нэг ингээд зангидж мэнгдэж агаад хоёлаа тэгэл тэндээ тэр хүн тэндээ айлгурт тоглож болоо. Ингээл Энэ ах дүүтэйгээ тоглохоор надад тэнийг энэ тоглоод тоглож өгнө. Нэр. Би дүүтэйгээ нэлгээр дандаа буруу юм тоглодог гэсэн. Үрлэн буу авчаа буугууд нэгнийгээ өдрөө буудчих айгу хэцүү. Тэгэл буу хэрүүл уйлаа болоод тэгэл нэг бейсбол боолын бөмбөг аваад төсөж хоёлоо сатгаад идэж би нэг өнгөрүүлж байгаа дүмсгэж байгаа. Айгу хатархаад зүгээр байж байгаа тэгэл би нэгэ хорлоо айгу хэцүү. Тэгээ амар нөгөө ийм нэг үрлэн сумтаа буулаа. Тэргээр айгу бодолдог гэсэн. Тэгээ би хайс айгу бодолдог. Тэгээ бантар бүр өдөж байгаа юм шиг бүр амар буудна. Чаас өдөж байгаа юм л да өөр. Чи өдөж байгаа нь хайлтаа хэлж. Яг ингээд нэг юм ямнаас ингээд гарч ирэл ингээд гол нүүж гараад ирлээ бүр амар бууч. Би бүр анхандаа яа юмаа гэлдэг сүүл рүү бүр нөөдөлч юм бүрс. Яа гин гол бүр кайфтаа даам шиг буудан гол бүр сүүлдээ бүр буудуулсан ч буудуулаагүй юм шиг юу ч удаагүй юм шиг. Гэртээ орж ирэл ойлаад. Энд тэнд ингээд бомбор ороод байгаа. Тэгээ чаас нэг яг тэр үеийнхний сэтгэлээ илэрхийлж байгаа юм баггүй тийм. Тэрнээс нэг тийм хөрхөө охин харангуутаа таныг мух болгоод тэгж бодоагүй л манай аав ээжийн үед болохоор нөгөө хайртай охин өстэй цугтдаг байсан гэдэг шиг үү. Амар ямар Тэр тэгээ өдөж байгаа юм. Өдөж байгаа. Дараат л хэлсэн. Дент ментийн ингээд задлж хайчаа гүйж мөнгөө. Тийм шүү дээ. Дентийн задлаа нэг туг тугаар үсээд татаж хайчаа тэгэхээр. Тэр нь л одоо ингээд сургууль руу гүйж ски дараас угцчих хаяад
Иргээс нэг байдаг гүйжвэл одоо энэ надад сайн байна гэж бодох нь шүү дээ. Шууд хөөрхөд чаавстаа сайн Хөөрхөдөө чи тэр зүгээр л хэллээ битэн мох олголтоо гэдэг. Энд дэр үчээр гайг болцсон байхгүй юу? Буу мун дээр. Тэгээ өрлөн сүмтэй боо яг тэгдэг байсан шүү. Би ч тэгжсэн бохоо. Хөхтэй чинь гэдэг зүгээр самсгуу тоглоод нэр хатуу нар дандаа тэний тоглоод сахилахгүй байна дээр бол өдсөн өдөөгөө зүгээр сахилахгүй ч байсан гэж боддог. хөл бүлрээр бодчихдаг гэсэн юм аагаас. Тэр бол үнэ. Тоглоод үзэж ийн гэдэг хэр өвтгөх гэдэг өө ихтүүч ч угаас тэнэг штеп. Хизэл угаас 60 уртлаа томоод чидгүү гэсэн юм үнэн баггүй. Манай дүү битэр чи би нэг ингэж ухаалт гэж тоглоод байсан шүү. Тэр чинь бол манад байдаг ус шүү. Тий, чинь гэдэг боож байгаа угаас тий чи бидний бүгдээр тэгжсэн. ингээд хоолыг байгаа ухаалтуулаад иддэг тий. Тэгээ одоо яаж тэр үед би нэг алчаагүй. Хөш гэхдээ би нэг тэрхээр үнэхээр хийх юм байхгүй. Өөр юм байхгүй юм чи. Бүр аргаа марахаар одоо нэг ухаалтуулж байгаа. Тэгээд төгөө ингэж ухаалтуулж босч ирчээд гоё юм дахиад гэдэг тий. Дахиад ингээ ухаалтуулаад. Тий, эсвэл ингээд яагаад манай дүү битэр чи хоёр хажуу талгаа дэр тавьчихсан. Аль тал руу нунах уу зийчих шиг ингээд тэгдэг үс. Босч ирээд ээлжтэй. Одоо би гээл. Тийм л байсан. ой манайхаа ой. Болохгүй шүү. Болохгүй шүү. Манай уух үнэхээр хийх юмгүй. Өнөр өш хамгийн анх нэг хужаа компьютер орж ирээд баярсан шүү дээ. Нэг жоохон нам сууж байгаа юм гэж. Тэгсэн чи хужаа компьютер авчихсан өдөр аав авчингууд аав өөрөө тоглож суудсан шүү. Хоёуг нь хараад суудаг шүү. Гэсэн нэг буу муута тий. Тэр чинь янз бүрийн тийс ихгүй гоё юм байна. Одооний үед үнэ. Шуу гарч ирээд тэрийг боддог. 5 мавгийн гэсэн юм. Одоо бол хийх юм бол хэвээр 5 мавыг мэдээд байгаа ус. Тэгэхээр хичнээн дээр үе хүн гэдэг 5 мав. Тэр нөгөө компьютер буу мууг мэдээд шүү дээ. Бүгд гэж байгаа шүү дээ. Бид нар үүдээ байх Яанчгүй байна. Тэр үе юм байна. дээр үе. Ямар амар. Харагдаж байгаа царай маань тийм болохоос явдаг шүү дээ. Явцсан байна. Тэр бүр ингэ жоохон хүчтэй хагдаад нөгөө 97 оны фото мис гэдэг чи одоо юу яриад байгаа юм бэ? 24 жилдгүү. Нэрээ тийм шүү дээ. Тийм шүү дээ. Лүмнөө байгуулагдчих шүү дээ. Чи намайг босны дараа байгуулагдсан байсан юм шүү. Тийм шүү дээ. Чам босны дараа. Нэрээ тийм шүү дээ. Лүмнөө барахгүй яг үндсэн одооныхороо баг дөнгөж 98 он гэхээр чинь хаврын дөнгөж чи 97 онд фото манай яг ч айл хэдийн фото мис болцсон. Гонцаа зүгээр ингэж ингээд явжсэн байхгүй. Намайг юу гэж ярьж юм чинь ингээд явжсэн байхгүй. Өчтөн юм байна аргагүй. Өчтний дээр юм. Мангар хөшөө. Жоохон байсан байхгүй. 90 аягүй жоохон ороо мотов юмс болчихгүй юу? Тийм шүү дээ би чи 10. Тийм царай фото мис болдгоо байх гэж. Жоохон юм байсан. За Тэгээд октодод хэлдэг яг үнэн шүү. Яг чамаа батараад юм. Тэнцээ. Гадаад байгаа шүү дээ. Юу гоё юм бэ? Хоёр том нүдл байгаа шүү. Өөр юу гоё юм бэ? Өөр юу аа? Тэ өөр юу ч байхгүй шүү. Харалтаа юу чамаас илүү юм. Жоохон том нүдл байна. Тэгээ өөрийгөө их юм дутсан тусдаа нойл ороод мороод гэлсэн. Амар муулдаг гэсэн. Найдтай ах уу. Октод ч үс одоо ч юм. За, сууж тараад 1-р курсээсээ эхлээд тэгээд кино тоглоод эхэлчихэ. Тэгээд нэг хэсэг яг 2000 оны дунд үеэр лөө 2010 он гарснаас хойш ер нь ингээд айгүй их кино тоглосон те. Чи нийтэд хэдэн кино тоглосон? 30-аад юм байна. Харин нэг хэсэг ерөөсөө нэг яг ингээд хулангуй кино. Нэг одоо Монголын урлагт нэг золбоо тахгүй кино гэж байдгүй шиг нэг хэсэг яг хулангуй кино байхгүй болсон байсан шүү дээ. Олон кино тоглосон. Тэгсэн. Ер нь бол бас чамлагаар биш ээ. Сайн ч мөнгө хийсэн. Сайн мөнгө хийсэн дээ гэж. Тэ жоохон барьж байгаа тэгэл хүний санхүүранд ороод байлээ. Хүний халаас руу яваад. Хүний халаас руу орно. Айгуу муухай. Энэ айгуу муухай цааш ялтаа. Ялтаа. Чи сая тоолоо үстэй. Хүн зүг-зүгээр сууж. За энэ манай нэвтрүүлгийн спонсор Монсын цэрэг энийг бас чи бас хэрэгжилж байгаа. Энэ нөгөө дандаа арх ухаал хэрэгэлдэг гэж буруу ойлголт манайхан автдаг шүү. Энэ тийм биш шүү. Энэ бол өдөр бол уух хэвээр илгийг хамгаалдаг юм бэлдэм л байгаа. Манай тэгээд энийг бол бид нар бол баян гууд шүү гэдэг хэлмээр байна. Та нэгийг өч. За чи юу? Би сая хоёр ууц юм. бид нар орж яваад хоёлоо бид нар энэ хоёрыг дахгаар баян уух юм. Ямар нэг юм ууж ямар нэг гүдээ амны ишгтээс цаач. Гэхдээ амны би болохоор нөгөө илгийг хамгаалж угаалаа. Наа чи болохоор оройных юм бэлдэж угаадаг шүү. Өнөөдөр чи ядчих 5 өдөр өнөөдөр тий. Өнөөдөр 5 дахь өдөр тий. Filmix-ийн мөнгөтэй кино хөтөлбөрт оролцож, доор кинонуудыг үзэж, кино түрээссэн зураг комментээр оруулж 100 сая төгрөгийн ацтан болох боломжтой гинөө. Univision Dish Look TV. Тэгэхээр энэ яг кино үзэл би зав. кино үзэл мөнгө болох юм. Кино үзэл чи за юм юм метро юм аа. Filmix гэдэг нь Filmix-ийн мөнгөтэй кино хөтөлбөрт оролцоод доор байгаа кинонуудаас үзээд кино түрээслээд 6 комментээр оруулаад 100 сая төгрөгийн ацтан болох боломжтой биш. Баян явж байгаа юм лээ. За окей ойлголцлоо. Paper Flower, My First Client, Fate, BBQ зэрэг солонгосын шилдэг кинонуудыг Univision, DDS, Look TV-гээр үзээд 100,000 төгрөгийн эзэн болоорой. Filmix Mongolia.
эртмэрт бас одоо юу хэлсэн мэт ер нь амьдрал бас хэлсэн мэт ер нь тий. Хэдэн нас юм бэ? Үгүй шүү дээ. Амьдрал гэж хүүхдтэй болсон уу? Би 24 төд шүү дээ. Тэгэхээр арай 24 төд чи их сургууль төгсөөл 2 жил. Тийм их сургуулаа төгсөөл. Төсөөл үргэж эхэлсэн байгаа байхгүй юу? Ерөөсөө л тэр чинь тэгээд ерөөс нөгөө гэр бүлийн нандин л орчих واخгүй. Тэгээ гэр бүлийн нандин руу ороод тэгэл явцсан юм байна. Шууд бэлтэж шít шууд тим юм руу орохгүй гэдэг асуудал. Тийм асуудал шууд ирж. Шууд Үерхлийн нанднаас шууд гэр бүлийн нандин руу орсон биз дээ. За. Гэхдээ л нэг худлаа шагаад байна. Нэг юм байна гэж. Бүр эндээс нь бүр ингэж чи бүр ингэж байгаа бүр маж. Арай л юу явах гэдэг нь арай л төгс юм болох гэдэг нь тийм ганцаараа байж байгаа. нийл худлаа. Тэгээд Гүг би тэр юу би гав анзаарснаа явж ирсэн гинт хүнтэй хийх үү? Байхгүй шүү дээ. Сая тийм их үл юм ярьсан. Ер нь гэхдээ дуугүй нэг доотх нь гэж амар үг үү. Хулаа хэдэж дуугаа байгаагүй л дээ. Ер нь бол нилээ цаа чи нилээ ярина. За тэгээд өөр чи юу гэлээ? Өөр юу вэ? Асуултад Хошин шогийн production байсан шүү дээ. Тэгээ X төцөд би нэг бас 5 6 жил. Тийм бас утсан баг. За. Тийм. Тэгэхээр чинь бас хошин урлагт үзсэн, кинонд үзсэн, фотомис өөр загвар бол Оёд бах 10 жил тахтай. Бас Наач нэг 10 эмэгтэй сан чи юм шүү. харин тийм шүү. Бүхнийг үзсэн. Бүх юм байж. Гитар тоглох уу? Үгүй укулеле илүү. Тэрийг одсон ч. Тийм. Одоо бүжиглээд орчин бүгдээ баг хангалчих гэдэг юм шүү. Яг санжир олчих гэдэг юм шүү. Санжир олчих гэдэг юм шүү. Тэгэхээр ороод яах юм те? Санжирмаа олчих гэдэг юм шүү тэгэл. Тийм манай санжирч яг бүгдийг чаддаг. Санжирч бүгдийг шатдаг ч. Тийм. Тийм. Бас чи ихтэй за гэр бүлийн юм руу орсон юм чин юу руу орох одоо цөмөрөө. Одоо хошин шог гэсэн. Чи ер нь хүн ер нь нэмлэхтэй хэрэг. Мэдхгүй шүү дээ би одоо. Гэхдээ хошин шогийн production 6 жил очоод хүн нэмлэх юм мэдгүй байна. Үгүй би хүн инээлгдэг хүн гэж би үргэлж хэлэх юм уу? Ер нь хүн чамгаар хараад инех үү? Ер нь бараг инехгүй л үү. Инехгүй Намайг хараа тийм. Гижидүүл юу ихээс тийм. Тэгтээ тэгэл нэг тэр дотор ч ямар би ганцаараа тайзан дээр гараад ингэж байгаа юм шүү дээ. Бөөндөө гараад ингэж байгаа юм чинь тийм бөөнөрөө болохоор тэгэл юм ажиллаа юм чинь. Бас нэг тэр бөөн дотор нь би бас нэг туслах өөрөөрөөл гүйцэтгэж байгаа юм чинь. Инээж л байгаа хта. Инээж байгаа. Хамгийн их конкурсууд ер нь чи ер нь хэцүү байсан. Хэр юм бэлтэж орсон байх конкурсуудаа. Тэгээд нөгөө нэг зааврын дагуу би бүр эхлээд амар чочжсэн чинь ингээд нэг өөрөө нэг юм жоон төв хүн чинь яг ингээд сойс руу ороод ингээд яасан чи энэ тэнд гашгараал галзууслаад хүмүүс шиг те нэг юм навсаасан сексисэн нэг юм сонин хүмүүсүүд явал тэгэл ингээд яачаал ганцаараа ярьж мараал ингээд би ч бүр ингээд яал тэгэл нөгөөдөл чи хараад өөдөөс тэгэл нөгөөдөл чинь бас намайг одоо анх удаа орж ирж байгаа миний хажууд нөгөөдөл чинь бас натаа мангалцгаал те ингээд нэг дайлж гэл ирсэн. Тэнгууд тэрнээс нь баг ингээд яа амар юу юм бэ энэ ч одоо гэл тэгээ багшааж явж байсан байхгүй би. Тэгээд нэг юм олоод тэгсэн чинь тэнд нэг юм юуны бас нэг хичээл эхлэх юм биш шалгалт авахын өмнө 45 хоног нэг курс мөрсчлөө. Тэгээ нэг юм ерөнхийдөө ямар шалгалт өгдөө яаж хийдээд гэдэг. Тэгээд тэгж яхад намайг бас нөгөө хүмүүсүүд чинь хүрээд ирд юм л чамаг ууя гэл. Ууя. Ана ууяч нар орж байгаа. Уяа гэдэг би ойлгодгүй уян гэж юу яриад байгаа ингээд гэсэн чинь уяа одоо чамайг сой мой гэд би бүр ингээд нөгөөхний зарцаад орлуулах гэдэг байхгүй. Тэгсэн чинь ингээд чамаа ингээд бэлдээ ямар алдарт уяачтай орсон бэ? Бэлдээ тэгэхээр нь би үгүй ээ би тийм авахгүй гэд би бүр нөгөөдүүлээ би тэр ч юу ямар ч ойлголт авахгүй юм чи. Үгүй би тийм авахгүй баярлаа гэл тэгээд тэгж байгаа бид тэр нэг албан ёсныхын тэр нэг хичээлдэн сууж байгаа байхгүй. Би сая уяа гэдэг нь юугаа уяах гэдэг юм бол. Харин би бас өөрөө бас гайхацсан байхгүй уяа юу уяах гэдэг сойх гэдэг наа гэд. Гүгүй би одоо конкурст оруулах гэдэг шүү дээ. Конкурсанд одоо бэлтгэх гэдэг байхгүй тийм. Тэгээд тэд нар чи одоо ойлгоод ирэхин зэрэгтэй тэд нар чи бас нэг 2 3 4 курсын чи оюутнууд исэн юм уу тийм л исэн байлээ шүү дээ. Бас яах гэдэг шүү. Тийм бас тэгэнгуудаас доошоо орох гэж байгаа тэр сойс руу орох гэж байгаа нөхдүүдийг харж агаад бас сойж мэх гэдэг тэгэл юм байна л. Тийм байна. Өөрийнхөө скиллийг бас үзэх гэдэг. Бас юмуд үзвэ төлөвлөр юм байна те. Тийм. Гэтэ тэгээд шууд өлөж яахгүй мөн хүмүүнээр найруулахгүй өөрөө орцсон байгаа үстэй. Тэгсэн. Гэтэ надад тэр нөгөө маа нэг одоо сойс бас тайсны хөдөлгөөний багш байсан гэд тулгаах. Чи ямар алам байна өнөөдөр ёо. Чи амар хөлөр. Хүс гаж таалж шít. Чи сандраад байгаа юм шүү. Чи энэ өрөөд чинь яг өнөөдөр амар алам. Кондишн ажиллаж шít. Ажиллахгүй. Ажиллаж байна. Чи нүс гажгүй нэ. Ажиллаж байгаа дээ хоёроо. Харин тий. Би яа нүс гараад байгаа. Чи сандраад тахгүй. Үгүй. Одоо хуулаг гараа сандрах гэж юу вэ? Чи харин сачи өнөөдөр нэг л биш байна. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 1
Битүүч үү зөгийн хаар багын үү яриад байгаа. Би яг үндэ үеигдээ амар яг миний энэ талд юусоо гээд агаар авахгүй. Нэг гэсэн. Ер нь бол агаар жоохон баахгүй. Баг байна тийм. Нилээн тийм юутай байна да. Ичил та. Ой ёо, ийм байс юм уу? Тэгэж. Тийм шүү. За тэгээд ингэжээ. Оржээ. Дөрвөн гүжил суурчээ. За киноны тэгвэл чинь ангийнхнаас нь босон гоё хөгжилтэй байдлуудаас ярьж гоё паян юм уу? Ангийнхантайгаа хамт байсан биз дээ. Байсан боос. Ганцаараа байгаад байгаа бас л нөгөө чим гэдэг аа. ингэж байгаад юм уу? Үгүй шүү дээ, байсан шүү дээ. Хамтдаа байсан шүү дээ. Бидэрт байсан. Гэхдээ одоо ингээд би ингээд нөгөө нэг та нарын ингээд нэвтрүүлгийг хараад ингээд ангийнхаа манай ангийн хин орлоо. А биш манай ангиас орог юм шүү. Юу лээ? Танаа ингээс Бортушгач нэг орж ирээд гамба таамд орж ирэл. А гамба орсон шүү дээ. гамба танаа гоо. Гамба ч манай анги шүү дээ. Оо, гамба гэдэг юм шиг. За гамба орчдөг бол. Гамба орсон чи гамбаг жоохон болох уу? Гамба одоо ахиж явахгүй юм чинь тий. Гамба гэж явахгүй юм чи гамбаг жоохон гамбагаа яриа гэж юу? Тэг жоохон гамбага ярьчихдаг. Одоо бус нь орог байгаа юм чи би яг бус нь ярих гэж. Тэг болохгүй. Батушкон ороод чамаа гусан шүү. Тэдэрт тэгтээ гусуулах юм байхгүй л тий. Тэр бас нэг индипендент байх хэрэгтэй. Тусгаар улс болох хэрэгтэй. Наад цаад би бол чи юу тэгж ойлгож байгаа. Энэ ард түмний ойлголттой. Би бол нөгөө талаар ойлгохгүй. Бүгдээ нэгцсэн бохоо. Би нэг бод. Тэр үл минийхийг ярихгүй л дээ. Ярих юм бол дараа нь би ярина штэ гэдэг байгаа байхгүй наач. Үгүй штэ үнэхээр яг тиймэрхүү. Одоо би хараа өөрөө яг тийм бохоо. Одоо ингээд би ингээд за хүмүүсүүдээ ингээд өөр хүмүүсүүдээ ингээд орж исэн хоорондоо ингээд ийм байсан, тийм байсан гэл ингээд яриад байдаг штэ тий. Араасаа орж ирэл тэр тэгсэн гэдэг ингээд гоё паянта. Надад тэгсэн чинь тиймэрхүү юм гэсэн чинь бэдгүн бэлээ. Гэхдээ би тэр нэг юуг яасан. Ямарсан тэр нэг юм ангид нэг хөө бөөндөө нийлүүлээд нэг мөнгө төгрөгөө хурааж агаад нэг юм авч авдаг гэдэг чинь тий. Тэрэн дээр бол нэг миний нэг манайдан бүгжийг бол яг тавьж исэн. Тэр бол байгаа. Тэ аваагүй бас. Авахгүй угсаа. Авахгүй тэгээд нөгөө яг нөгөө юу яагаад авахлаараа ингээл тий ингээл заа гэд бөө юм болоод би чинь болохгүй штэ ээж загин магин нэтэрэ гэл тэгэхээр бөө чи стомстой анги хамт олон чи ингэж яхаа чи маргааш авчин штэ гэл зүгээр л авчин штэ юм сүртэй нөх амар үнэтэй ч юм биш шиг л бараг л ингэж яагаад тэгээд албатай биш гэл ингэж албатай юм шиг ингэж тэгин гоо тэгэл бүр яалч яахгүй тэг бүр суглаад өгөхөөсөр арга болоод тэгэл өгж юм чи тэг өгөөд яах юм за өстой гоё гэл тэгэл бүгдээрээ яагаад маргааш нэг дараа нь маргааш ингэчээд мартцсан биш үү тэгсэн биш үү ингэсэн биш үү гэд тэгээд чи хамрын дөөрөө орчиж байгаа шүү дээ. Яа би өөрөө орсон маа штэ. Тэг хамрын дөөрөө орсон. Тэрийг авсан уу хайсан уу? Аваагүй штэ авч чадаагүй. Тэгээд тэр мөнгө чинь цуглахгүй авах. Тэр мөнгөтэй шоуцсон юм тийм. Тий, тэгээд нэг хөөрхөн нэг анги мангтаа бас нэг юм хүм хийсэн баха. Тэр нь шоуцсон уу гэдэг тодорхой хэмжээгээр. Үгүй ангитаа тэр чинь тийм амар шоудгаар их хэмжээний мөнгө биш юм чи. Чи ер нь тэгээд ээжтэй юу гэж хэлсэн? Тэгэл мэдгүй одоо ээж тухайд юу гэж хэлсэн бэ? Ээж нэг анзаарсан. Нэг газар тайлбар тавьчих чагаа. Тэгсэн л ах одоо уучлаарай ээж. Нэг манайд бүжиг бол алгуулсан шүү. Тийм. Яг угаасаа яг бүгд ягжлах юм байхгүй бид би ч бас нэг утсан муцаа тэгэл автобус малцлаа гэл. Автобус малцлаа. Тэр юу яах вэ? Чи наач хажуудлын модон руу их орно үз? Модонд ч орно шүү дээ. Модонд ороод ошино идэл. Эднэ үстэй. Тэгэд анх ингээд нөгөө нэг ошин ч нөгөө будаан үстэй. Шүүстэй будаан үстэй. Нүдийн соустай. Соус тийм үү тий. Тэрийг соустай будаан ошин штэ. Тэгээд тэр нөгөө нэг тоогооч ихч мэгчнэр чи амар хөөрхөн надад бас амар сайн. Тэгээл бид нар нээлттэй доктодод амар сайн. Гэл хичээ гэл инээч гэл жоохон ахиухан соус өгчин надад ганц нэг махцах дээр нь тавьж байваад. Айгу харж үзэн штэ. Манай тэр махцаа тавь гэснээс манай нэг найз өгөхгүй. Тэр нэрийг нэлээд яг нэрийг нэлэх юм бол одоо цаач уурлна. Ингээл цайны газар ороод өөрөө порц зогсож. За гэж соустай удаа авч. Тэр чинь нэг жоохон ийс салаад тавьчихгүй. Тэгээ нэг гулашны махнаас нэг жоохон тавьчихгүй. Өөрөө згооч. Тэгснэ будааны мөнгө өгөө яваад байгаа байхгүй. Соустай будааны мөнгө өгч байгаа байхгүй. Тэр чинь баг порц хоол авчлаа шүү дээ. Бүр хачир мичиртэйгаа юу даа. Тэгээ тэр чинь ингээд орж ирээд дандаа порц зогсож. За гэж ингээ хагасаар хоолоо. Тэгтээ хагасаар эдэлтэн будаатай орог эдэлтэн цөөн тэгээ нэг жоохон салааттай гэдэг. Амар коллекшн аа. Монгол юм ээ. Супер гаралтай. Яг тэр талаар. Гэтэ яалч аахгүй юм бүтэн порцын хоол бол идгэж үзсэн. Одоо оюутан болоо тий. Тэгээд ингэлээргүй барахгүй өдөр чи алдчихсан юм л чинь. Нөө барсаа масаа шиг нөхдөд ингээ дагаа явж байгаа л та тэр чинь явж байгаа. Барсан жуурын хэлсэн шүү дээ. Огтж өгсөн бүтэн болоо барчихсан. Тэгээ яг ингээл хоол моо ингэлээр
Яг ингээл хүүхдүүд чи ингээл дагаад ирдэм чи тэгэл ард ордуур ингэж байгаа л тэгснээл баг л хурам муруугаад үрчээл тэгснээ яаж байгаа ингээд тэгэхээр одоо чи тэгээ наадах идэх юм уу гэхэлэр чи тэгэл яаж идэх юм тэгэл өөртөө идэгээд тэгээ сүулдэ яг дөрмийн дагуу нөгөө хэдэ дагаад яг ширхээ хоолнд орж эхэлт юм бэл. Тэгээ манай ээж бүр тэгжсэн. Манай ихч рүү залгаад Машкаг чи нэг авч гараад нэг дүүгээ нэг бүтэн порц хоол ихч ирээд сургуулиас наваад гарахаар тэд хэрэгж дагаж ирэхгүй шүү дээ. Тэ ихч ирж байгаа юм чинь. Ганцаар хайхам дагаад ирчих юм шүү дээ. Тэгэхээр чи би ганцаар ангийнхантайгаа ингээд явж байгаа л бүтэн порц тийм хоол юм хоол гэдэг тэгэхээр чи яахан нөгөөдөл чи ингээд яг ингээд энд ингээд байж байгаа тийм. Тэгээд өрөөдөө авцсан байж байгаа юм чинь. Тэгээд тэгэхээр хуруу хань гэдэг ямар их үү тий. Нэ бантер сахилахгүй тэд чинь тэгээд явгаас амар сахилахгүй. Тэгээ амртаа бүр хуруугаа юм чинь даруухан байна харин бүр нулимжтэй бидний ч жоохон бах нулимжтэй байсан шүү дээ. За бас нулимж бол үзчихсэн бас. Тэр нөгөө гудамжны хүмүүс таймнастай жинхэнэ тэгдэг байсан шүү дээ. Яг ингээд жоохон бах чинь ингээд марууж барайл ингэж яхаа тэр үчим бас тийм тэмдэг хүмүүс их үйдгсэн тий. Яг дэлгүүр мэлгүүр дотор амар их аа. Тэгээд өстө хуруугаад дүрээл авдаг гэсэн чинь. Тэгэл хайж байгаа юм чинь. Монгод нөгөөдөл нь инээгээл бүр морожгоо алдаад тахаар сүүлдээ тийм сурд юм шүү дээ. Гүрээд морож хацгаас харангуут шүү. Өөр нулимчээр идэх юм шүү. Ямар ч идэхгүй юу? Ямар ч идэхгүй. Одоочтой ч идэхгүй. Хоолоож яг энэ морож дэвдэхгүй ороод иргүүл яг морож авах гээд ирэнгүүт яг харж ирсэн. Маагийн нүднэрээ. Би одоо тэр ихтэй яг хийжсэн үрийг өөрөө санаж байна. Яг тэр манай нэг найз байдیں۔ Одоо энд ирэл яг хаад яг. Манай нэг найз байдیں۔ Хийж идэв. Тэрийг би тэр найзаасаа сурсан. Нэггүй юм байлээ. Тэг хүн чигээ долоогоор хүн ингээд аваад олоочдөг. Нулимхаар хүн ингээд шижгэлтэй байлээ. Муухай харагдаад байна. Муухай харагдаад. Ерөөсөө тэр нэг жижиг юм дээр ажилласан. Уул нь бол яг адилхан шүсэн хүрсэн байгаа шүү дээ. Энэ бүр аим шүс үрж байгаа шүү дээ. Бүтэн ингээд дээрээсээ ингээд долоогоод ингээд түтүтүч хайр квадрат түтүтүч уур хүмүүс юм хоолоос аюу жоохон шүс. Жижигтэй яваад. За бас тийм тий. Тэгээд яг орж иж байгаа хүн рүү хараад амар нулимдэг байсан бахад. Би ч өөрөө дундаа дэрэмдүүлнэ. Тэгээд дэрэмдүүлнэ шүү дээ. Тэгээд манай найз зааж гисэн сурна шүү дээ чинь. Амьдралд суралцсан шүү дээ. Яг харж байгаа. Хөөе наад морож гац. Оо яа заасан юм гэдэг. Энэ уул аим шүс. Шилдэг арга юу? Аим шүс байхгүй юу? За одоо энэс болоод залуучуудад битээ ингээд морож идлээ. Хоол молгоо нэлмэд. Яг уу охтуудын хоолыг ингээд булааж идэх нь байсан л байх. Гэтэ би бол нэг амар санахгүй гэн. Сууйс яаж хайж охтууд ерөөсө бүтэн боорц хоол идүүлдэг байсан юм уу? Идүүлэхгүй биш үү те? Барсаад яг оржсэн маань нэвтрүүлэгтэй. Тэгэл ангийн охтуудыг дагаа явж байгаа чинь тэд нар чинь бүтэн хоолоо барддаг байхгүй гэж өөрөө тэгчихсэн. Сая ихтэй амар юм байлаа те. Ээж нуцтаад чи дүүдээ нэг ганц бүтэн хоол. Тэгэхгүй дүүн дандаа ширхээ хоол руу орсон. Тэгээ ширхээ хоол руу ороод сүултээ тэр сүмстэй будаа гэдэг юм руу чинь. Машин руу ороод те. Машин руу ороод. Эмгтэн хүмүүс тэр машин руу цадчих واخ. Тийм шүү дээ. Тэр чинь амар цаадаг шин. Тэр чинь удаан бүр ингээд амар чи бидний насны дээр яг нэг хүний нэг иддэг нас үүд чинь амар иддэг насны дээр оюутан бичдэг байхгүй. Яг өсвөр нас шүү дээ. Өсвөр нас. MC төрөл яг би сандын нөгөө өдөрт юу идэг вэ гэхээр оюутан. Мэдээч нэг дууж мөлөө жоох мөнгө олно. Тэгэл хотын Улаанбаатарын бүх хамгийн гоё хуушуртай бусдаа газрыг олно. Тэгэд ингээд хисэл өдөр болго идэв штэ. Одоо өнөөдөр иш орчих, өнөөдөр иш орчих. Засгийн газрын ахлаг одоо ингээд хөлийн хуушур ингээд явж өгнө штэ. Тэгээ дараа нь ранк гаргана. Сарын дараа 2 сарын дараа. Тэр нэгт, тэр хоёрт гэдэг. Яг тэр өдөрт ингээд жоохон мөнгө олвол тэргүүрээр өдөрт ингээд хоол игүүл бууз хуушур игүүлэл ширхээ олоод игүүлэл явж байгаа байхгүй юу? Тэгэл яг оюутны амьдрал тийм л гэдэг. тэр бол яалч авахгүй яг л ингээл дуулаад гардаг юм л тий. Тэгээ одоо ч тийм оюутан байх уу? Одоо уушаал одоо том болсон бах уу тий. Одоо ч бүтэн борц ич. Одоо ашиг шигээр ойлгохгүй шүү дээ. Ашиг гэхлээр бүр гайх байх. Одоо ч ерөөсөө хамгийн муудаад ерөөсөө сет тэгэл хоёр бүтэн ингээд явчих ерөөсөө. Тэгэж тий. Тийм шүү дээ. Гэтэ бас өдөр болгон тэгж идэх оюутан хоор шүү. Тийм хаа хэцүүхаа. Гэтэ хөдөлгөөч одоо хөдөлгөөс зүрж байгаа хүмүүс ч бүр оюутны байранд ихтэй баг мацхтайгаа ирдэг баг тийм. Хөдөлгөөний оюутнууд эхний сар бол маяр баян шүү. Амар баян гэдэг тий. Мөнгөтэй 9 сар дулаан шоудна. За тэгээд 2 3 сарын дараа нөгөө хэдээс. Оо 2 3 сарын дараа сарын дараа 3 7 хоногийн дараа нөгөө мантайгаа таарсан. Яаж өнөдөр хаал болж идэггүй гэл. Яг сар чи их ээж аав мөнгө өгөөд явуулаад юутаа ирчихдэг байхгүй. Бүхэмтэйгээ ирчихдэг. Амар мөнгөтэй ороод ирдэг. Махтаага ирсэн. Тэгвэл хотод ирэнгүүтээ жинхэнэ юм үзэх юм шиг нэг сарстаа бужигнуулаад мөнгөлөө шавуудаад тэгээд дуусна үстэй. Тэгэл тэгэхээр
Одоо тэр чи бид юугаас ярьдаг үстэй. Хөдөлгөөний оюутнууд өтнөөс оюутнууд орж ирсэн алнаа. Нөгөө юу баар савгдж өгдөл гэж ярьдаг үсэн шүү дээ. Хизээ хамгийн их орлоготой байд юм гэж асуухаар яа тавсан сард оюутнууд орж ирсэн шүү. Тийм шүү дээ. Өстөө тэгж ярьдаг бах тий. Тэгээд 9-10 сар чинь бужигнуулт юм шүү. Тэгээд 9-10 сар чинь бүх тоглолт бүх тийм пивний баяр юм том шуунууд болдог шүү дээ. Тэгээд тэр бүгд чинь зориулаад бүгдээрээ пир бар гэл 11 сараас тэгээд ялчих болно гэж. Манай баажгийн надад нэг уурлаад байдаг юм. Би нөгөө хүмүүсээс одоо аль уран бүтээлтэй илүү хайртай вэ, аль дүртэй илүү хайртай вэ гэхээр чи хинээс аль хүүхдэд илүү хайртай вэ гэж асууж байгаа ялгаагүй асуулт гэдэг. Гэхдээ би асуух та. Ер нь аль дүртэй илүү хамгийн их сэтгэлд чинь нийцдэг өөрөө ч бүтээжсэн. Киноны дүрүүдээс аль кино юм? Найз кино юм. Найз гэдэг нэг дөрвөн залуугийн тухай гардаг шин. Нөө хиний тэрэн дээр нь би нэг уйлаад дуудуулаад нөхөр нь нэг хор давтартай болсон. Чи яа ямар их л юм бэ? Тэгэхгүй. Сая 19 оныхны ямар кино гэлээ? Зориг гэсэн чинь. Зориг. Тойр орж байгаа хүнийхээ бүтээлийг судлахгүй яасан. Харин тийм ээ, sorry. Гэхдээ наа чи найз үгүй. Бүтээс Монгол кино бол үзтий. Бүтээл судалтай бол ялт шүү. Тийм. So би найз гэдэг юм бол юу яаж байна? Сая тэр 19 оны кино гэж юм бол үнэхээр үзег. Тэрийг бол нэг үтсэн байхгүй юу? Байхгүй гэж үзэж байна. IP дээр орог орсон байна. Орсон баха. IP дээр орсон бол ер нь найз дээр бол ер нь бол тэрэндээ бол дуртай. Тэгээд хэдэн кино энэ? 14 оны юм уу? 14. 13 мөр ч юм уу? 14. Бархуу тоглолтын, Батүшиг тоглолтын. За баг мэдэх баха. Одоо баг санчлаа. Толгойд орж ирээд шүү. Санчлаа. Тэгээ ер нь бол гэхдээ Монгол киног ингэдэж штэ. Зарим кинонууд их кинонуудыг нөгөө IP дээр орж ирэхэд би л гэдэг үзчихтэй. За чи хизээ хангасэлт кино үзсэн. Би одоо яг IP TV гэж. Харин IP TV хизээ хангасэлт кино үзсэн. IP дээр энэ жил яалаа. Энэ жилд юу орж ирлээ? Энэ жил амар их юм орсон. Амар их контент орсон. Энэ жил орсон баха. Тэгээ үздэг гэж бодлоо ярих юм. Миний найз үздэг. Монгол кино үзчихтэй. Монгол киног нөгөө IP дээр орж ирэхэд үзсэн. Тэрээс юу үзсэн? Нөгөө одоогийн тоглосон киног бол үзсэн. Үгээс. Нөгөө юус үзсэн. Нөгөө юугаад яваад идэг нөгөө хүнээс сухтагаад нөгөө хоошоо Орос руу хил гарчдаг кино байлээ. Болд дээр тоглодог. Нөгөө солон үйл. Солон тэрийг үзсэн. Тэрийг үзсэн. Ер нь үзсэн. Ер нь үзээд байгаа ш. Энэ орцож байгаа нөгөө хүмүүсүүд ингэ хэлдэг. Орцож маа тим кино байгаа ш. IP дээр ихээр орж үзээд байгаа. Тэг ер нь. Найз за дараагийнх нь найз. Сая нэг яг найзын дараа нэг дахиад нэг кино ярих гэж бааж манай мэдрэмжгүй бааж угаасаа хүний яриаг тасалтай юм л да. 30 киноноос 2 дахь хэлгэнэ. Тий. Найз гэд тэр нөгөө юу болсон явдал гэдэг бараа хвтэрийн тоглосон кино гэдэг Тий. Гашгараалаа тэр айгүй хэцүү байсан надад. Тэр дээр өстэй одоо миний характераас жоохон өөр болохоор надад тэгсэн гэсэн юм магадгүй. Тэр чинь нэг илүү галзуу чөлөөтэй юм галзуу нэг юм гашгарсан. Хашгирсаар гал дуустдаг кино. Тийм өстэй хашгирсаар гал дуустдаг. Чи ч амар юм ерөнхийдөө ингээл нүдэрээ ингэж намхан тий. Хоолойны тембер доор. Ер нь бол нэг тиймэрхүү дээ. Тэгээд тэгж хахад тэн дээр одногчд нэг станерэ дэлгэв загнуулж ирсэн. Тэстэ юу ч чадахгүй матахгүй л тэг маргаашаасан. Тэгээд нэг тэр нэг өдрийнхэн зураг бас надаас болоод уйлаад гарч яваад нэг гашгирч мшгараад ингээд нөгөөтгөн чи ингээд нэг битэрийн нэг хэсэг үйд юм аа нэг нөгөө чи надаас салчлаа гэл. Тийм. Найз дээр очил уйлал. Яг тэр хэсгийн зураг яагаад. Тэгээ нэг удаа тэгж амар загнуулсан л та. Тэгээд тэгжсэн чинь чистэ юу ч чадахгүй матахгүй өстө бойл чамаас болоод нар унчлаа гэл. Тэгээд тэгж яхад бүр өстө амар айжсан. Бөөх гэл. Тэгэл өстө шүнжээ уйлал. Одоо тэгээ яахан чи өөрөө мэд наана бэлтнүү яана өөрөө дураараа ол гэл. Тэгээд нэг юм бүхлүүд нөө баг хамт олон надаас болоод ингэчлээ гэдгээр ингээд бүр би чинь бүр нэг шаналж байгаа юм. Тэгээ бүрсээ шүнжэнгөө ингээд та маргааш мотор тэтэн цагт дуурай шүүгээ тэгж яат нь хамгийн түрүүнд ирсэн өстэй их чигээс орж ирэх нэг гэсэн. Тэгэл за яасан гайгүй юу гэдгээр гайгүй. Тэгээд тэгжсэн чинь за гэд эхлээд яваа. Тэгээд тэгсэн чинь нэг ээж нэг хүүхдэд загинчаад нэг аргаддаг шүү дээ. Тэрэн шиг ингээд явсан чинь бүр одноогчж өстэй алгаацлал тэрэл миний охин ч уул нь ийм штэ чи чадна штэ гэл. Их чинь чамаас ийм л хүсэйцэн байхгүй гэдгсэн чинь. Би нэг юм харлаа. Энэ хүмүүс чи гоосоход анхаарал ямаргаа туранхай байдгийг ингээд зүгээр хамгийн энгийн жишээ харж болж байна. Хүн юу хийж байгааг чи тэр юу хийж байгааг. Яасан? 3 ногоол идлээ. Би идэж штэ. Хаана идчих юу?
Би бас ногоол идчихсэн хамтдаа навч байгаас тань чинь. За баярлалаа. Тэр би нөгөө тэр кинод чинь нөгөө Темкагийн юу эмхтэй болдог юм шүү дээ. Тэгээд тэрний би яг санджсэн нөгөө кино буцсан түүхлээ юуг нь үзчихсэн чинь нөгөө төөтөө хэрвээ би нэг жоохон залуу байсан бол Темкагийн оронд юу нь болох байсан юм да. Эмхтэй нь болмоор л байсан юм да гэж ярьж байхыг харсан. Тийм үү. Тийм. Тэгж санаад ах юм. Тэр кино мөн л бол тэр мөн ба. Тэр угаасаа тэр кино. Тийм. Темка өөр эмхтэй болдог кино байхгүй шүү дээ. Тэн дээр үстэй яалчгүй өөр юм шүү. Хөөрхөн одоо ч үзэхэд хөөрхөн. Ер нь угаасаа чанартай кинонууд чинь нөгөө хизээ хойно үзсэн ч гэсэн ингээ нэг яг тэр филинг авч чадж байгаа кино бол чанартай кино. Чамд орчин цагийн киноноос хамгийн гоё кино. Тэр ч өөдгөө кино. Стопитгүй. Тэгэхээр ер нь би айгу нэг манай аав ингэдэг байсан байхгүй. Ингээл нөгөө сэрэлт киног ингээл баг ингээл 20 30 40 50 дахь удаага үзэж байгаа шүү дээ. Би ч гэсэн аавыгаа дагаал ингээл хажууд нь 20 30 дахь удаага үзэж байхад аав надад тайлбарлаад гэдэг байсан байхгүй кино. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Хэдэгт би яг тэр юм байхгүй аавхаа яг тэр юм даанг кино. Нэг кино ингээл үзээл гэдгсэн мэтлээс яг тэр мэдрэмж аваад гэдэг нэг мэдрэмж өгөхгүй байгаа киног бол дахиж үзэхгүй. Хүмүүс ойлгохдаг ч юм уу юу ч ойлгохгүй болохоор хаа тэгээ үзээд юм гэж ойлгохгүй. Зүгж ойлгохгүй юм гэдэг. Сайн кино бол олон үзэхэд гоё шүү. Надад хамгийн их кино үзсэн киног нэлээ. Хамгийн их үзсэн Монгол кино. Үзээл гэдэг өөддөг кино шүү дээ. Тэр нэм юм нэг бол үзээл нь өөддөг. Тэр бол гоё кино тий. Энэ гард магнаа эдрийг одоо үзээл нь өөддөг. Одоо наадмаар бол одоо гард магнаага үзээ сууж идэг үстэй. Би тонголог тамирч байдаг. Тонголог тамирч гоё л доо. Би чамд хайртай гэсэндээ үзээл хахад. Үзээл би чамд хайртай гоё. Ер нь нэг дээр үе кино. Би чамд хайртай. Дээр үеийн кино тий. Би чамд хайртай ч гоё шүү дээ тэр анхны. Гоё л доо. Тэгээ тийм олон үзээд байгаа гэж юу? Яг тэгээд ингээ гарахад бол би бол зуртар гарахад бол ингээ нэг гарч ирэх бүрийг л дуусчихсан шүү дээ. Яа тийм нэг тийм ойрхон дотсон гэдэг. Яа тийм бол үзээд гадны юуг харахад одоо френзэг одоо баг ёо хэдэн 1000 утсан юм. Одоо ч чинь ингээ манай хүүхдүүд одоо чи манай охин бол ингээ тэр дээр үеийн зураг бичгэлээс нь ахуулаад ингээхлээр шууд ингээл баг ингээ намайг хичээл дээр ийм кино нэг үзэдэх гэсэн та үзчихэд надад яриад өгч үү гэдэг юм. Баг би үзвэл тий чи өөрөө үзээд ойлгоод ингээр яадаг. За үннээ л хэлээ. Би бараг л унтчих бол ойлгохгүй болоо над киног чинь тэгээд аамч. Одоо үн өөр юм чи. Үн өөр юм чи. Яагаад өөр юмар мэдээлэл аваад өөр юм. Тийм гоч нь ядаж ингэ тэгэдсэн чи би нөгөөтөнтэй чи. За би маам нь үзээд үзчихэд хоёулаа ингэ ярилцъя гэж аахгүй. Гэтэ чи бас хажуудаа сууч те. Ээж нь ерөнхийд нь үзээд ингэ чамд хэлээд өгөө. Гэтэ ерөнхийдөө гэдгийгсэн чинь би ингэ яриа тайлбарлаад ингэ тэр үе чи хиллэг мэлгэн хүртэл өөр байгаа штэ. Тийм гоч ингэ ярьсан чи нөгөө чи бүр өөрөө амар шимтцэн. Өө эн чинь ингээд таныг ингээ хилээд яриад одоо танаа аав ингээд хилдэг гэдэг шиг л байхгүй. Хилээд яриад ингэхлээр бол хүүхэд бол бас яг сонирх юм бол сонирхдаг юм байна. Тэгвэл бол яг зүгээр ингээ шууд ингээд одоо чинь тонголог тамирыг үзээд юу ягараа гэдэг юм бол шууд зүгээр шүү дээ. Baltica. Тойрог чи одоо найзуудгаа ч юм уу одоо ингээд тойр одоо ингээд үргэлжлэх залуу. Ер нь бол би бол аягүй хуушлаарай баярлаа гэдэг үгийг хэлэх аягүй дуртай. Баярлаа гэдэг үгийг хэлнэ. Энэ одоо нэвтрүүлэг үзэж байгаа хүмүүс чи ерөөсөө бүр төгсийн төгс болчихлоо. Чи 70 болж байна. Гэхдээ энэ танаа нэвтрүүлэгч өөрөө байгаагаараа бай гэдэг. Тэгэхээр чи би одоо яах вэ? Тэ арай сүнслэг болоод байна нэг тийм. Наа чи гэдэг гэхдээ байгаараа бай гэдэг тэгтлээ амар өөрөөр шүү. Жохоо ингэж мөнгө доош жоохон өөрийгөө тэгээд би юу ер нь биш харигчин штэ гэж ингэж. Тийм байж болохгүй юм уу? Эсвэл одоо ингэ жоохон байж яг үний хэлэх найзуудаа заа гэдэг. Би юу бүтггүй гаш штэ. Яадаг гэдэг би дис бол нөө гусчдаг байхгүй тэгээд ийм байдаг тийм байхгүй юм уу? Тойр өөртөө асуулт та тэгээд би асуултанд ч л хариулж. Чиний зүгээр сул дэрэн зан юм байна. Одоо хамгийн одоо яаж яраад байгаа. Бүр ингэ. Бааж юм одоо хайгаад бүр зовоод байгаа юм шүү. Чиний одоо яг одоо ингэ ерөөсө засаж чадаагүй зан чи юу? Засаж чадаагүй зан уу? Ерөөсө болдгоо ерөөсө. Засаж чаддгүй зан юу? Би нэг юм бодсон. За. Миний амир тийм дутагдaltaй бол одоо энийг би бол дутагдaltaй гэж бодож байгаа шүү. За гэхдээ засахгүй үстэй. Одоо өнөөдөр засаагүй л те. Нөгөө одоо эдийн үрчээс засагдав. Чи дээр үе хүн. Одоо чи дээр одоо 40 үржин тэгэхээр ч одоо засагдна гэж байхгүй л те. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө айгуу нэг юм хүнийг нэг юм юу яадаг нэг гэдэг нь. Энэ юу юм гэлдэг. Хүний юм. Хүнийг амир нэг номер тавьдаг ч юм уу? Наа чин зас бүр
Үгүй нэг юм. Наач бүр даах шүү. За нааша бүр дээрээ цагираг үүсчлээ. Наач дээр. Толгойн дээр чи цагираг Тэр үүсчлээ. одоо сул зан юм уу? Хүний юу тавьдаг сул зан аа. Хүний нэг тавьдаг маань сул зан. Тэгээд чи энийг иш аваад тавьчих. За яасан гэдэг. Үгүй хараа ийм байхгүй да. Та нар уушд одоо нөө ингэж миний хээ горыг ивдэх гэж байна шүү. За ёо. Яа. За ёо. Яасан гэдэг. Хүний нэг тавьдаг гэж юу гэсэн үг юм? Үгүй одоо хүнд үгүй гэж хэлж чадахгүй. Хүний ингээ гомдооч хуй гэж амар их ингэж. Тэр ширэн жоох мөнгө зэлэхгүй. Би байгаад байхгүй. Би ер нь болжгүй хүн тусах гэдэг юм шүү дээ. Ер нь бол би жоохон тиймэрхүү. Гэтэ би зөв боцсон. Энэ бол амар дэмий тал руугаа л идэм байна л гэж үзсэн. Хүн бол нэгт. Тэгээ энэ бол хамгийн дутагдaltaй тал нь. Гүг. Одоо тийш сул тал ихлээр чи би одоо өөр юу гэх юм одоо Гэхдээ одоо ингээд үүрэлгэн цаг барьдаггүй. би цагийг бол барьдаг. Уух дуртай амуртай гэдэг нэг юм сул зам. Би бас тэгээ. За сул тал чи юу бааж байгаа. Биткот. Болжгүй хүн тусалж байгаа. Энэ юм ли бэ? Хүн үгүй гэж хэлж чаддгүй. Хүн үгүй гэж. Үгүй хараа ингээ хүнийг амар гомдооч хуй гэж айгүйх бодд юм байна. Тэгэхээр тэр чинь хүнийг бодож байгаа хэрэг биш юм уу? Тэгэх юм бол би шууд яг модгийг би шууд ингэ. Наач хаардаг байхгүй. Одоо тэгэхээр ингээд би ингээд за гэл ингээд айл болох юм түнс ингээд нэг юм гоё бас нэг юм төстас байдаг шүү дээ тий. Тийм юм гэл ингээд таснаас гэл чи. Ер нь бол тийм байсан л ер нь бол их одоо дээр юм шиг. Тэгэд одоо Би болцсон яагаад зөвхөн ингэж бодсон бэ гэхэлэр энэ зүгээр миний тэр яг нэг багаасаа олж авсан багын нэг юм болохгүй ингүүл юм байдаг эмхтэн юм байх хэвээр ингэдэг тэгдэг гэсэн нэг юм гэр бүлийн гэрийн хүмүүжлэн шүү дээ манай ээж өгсөн. Би бол зүгээр тэгж л бод. Энэ бол гэтээ энэ бол наач чамд ирсэндээ захиануудаа л. тэгээд одоо ингээд айгүйх ингээд нэг юм хараанд ингэж айгүйх байдаг шүү дээ. Тэгэхээр ингээд яг үндэ бол ингээд охтууд надад бол бас их тийм дуртай байгаагүй тий. Яаж байх юм? Байх үнсгүй ганцаа нөлөө орох чи яа дуртай тий. Тэгээд ингээд анги ингээд дэвшээ явна шүү дээ тий. Тэгэхээр ингээд сургууль ингээд солиод ингээд явдаг байсан. Бид нар чинь цогцлбор болгоцсон шүү дээ. Уг нь ингээд хуучнаар бол нэг сургуулаа ингээд нэг ангийнхантайгаа төгсдөг шүү дээ. Тэгсэн чинь ингээд баг дунд ахлах гэдэг ингээд. Тэгэл нэгдгээ аваа өргөн байжсэн чинь ингээд байжсэн дахиад бутаргаад тараагаад дахиад нөгөө ангитайгаа аваа дасгаж идэл ингээд тараагаа хайцсан. Тэгээд тэр тараахж байгаа дотор байгаа ангийнхан дотор ч одоо бас ингээд дасгад хэцүү шүү дээ. Тэр нэг анги дотор бас юм ингэсэн охтууд те ерөнхийдөө юм. Тэгээ тиймэрхүү байдлаас аваад ингээхээр ерөнхийдөө би нэг юм өөрийгөө нэг юм юу болгоод авцсан шүү. Тэгэхээр баг багта 10 дугаар ингээд төгсөхдөө хамгийн үнцээд зохион болсон юм уу? Үзээ ядагцсан. Мэдгүй бантар айгүйх над дээр ирнэ шүү дээ. Тэр чинь нөгөө охтууд Тэгэхээр үзээд нөгөө шүү дээ. охтууд бол амар тийм юм. Тэгэхээр ингээд баяраа одоо хурдан дээр очичлаа шүү дээ. Бухимсайд. гэхдээ ер нь би чи энд өөрөө шидэж мэдээд гэсэн юм бол баг. Зигийн гаргаж байгаа төрхийг нэр. Энэ бол би шидэд байгаа байхгүй болсон юм аа л үү. Та нар ч өөрөө энэ нэвтрүүлэлт энгийн байдаг Тийм гэдэг. Энэ бол болсон байх хэрэгтэй. Харин тийм байгаагаар л ярьж байгаа юм чи. Тэгэхээр захын холбоотой бол. Тэгэхээр эн чинь энэ нэг юм юу байдаг байхгүй одоо чинь би ямар ч хүнд ингэж муу юм хийгээгүй те муу юм хийхийг хүсэхгүй те ингээд нэг юм өөрөөрөө ингээд тав ингээд нэг юм мөрөөрөө байж хат чинь ингээд хөндлөнгөөс ингэж хүмүүсүүд ингээд амар ингэхгээд тахлаа тэр надад намайг ингээд нэг жоохон тухгүй болгоод идэх ч юм уу те. Чигт аягүй сайн авах юм байна. Үнэхээр сайн авах юм байна. Чигт тэр 10 жил манд байхдаа тий буцаад авчих байгаа юм тийм үү? Цагиргаа буцаад. 10 жил байхдаа юу байсан нөө нөгөө ангийн дарга ариун цэврийн нэрийн ядаж нэг дарга. Ариун цэврийн дарга. Оо яг батараа. Батараа. Тэ маргаан юм байна. Цэрхэн бай. Цэрхэн бай гэдэг. Яг тийм нүдэрээ загна. Хөөе. Болдоо. Хумсаа Уусаа чи. самч юм байна уу? Тэг ч юм байна уу гэдэг. Оо ятагаад нөхдөд идэгдэг үст гаргаж ирэл зүрж байгаа бүдгийг хумсаар гаргаж ирвэл ингээд яргаад Яг ингэж одоо тэг яг ингэж гаргаж ирээд халгуулаад тэгвэл ааха. Ээж юм аа. Ээжний аав хүчээд. Ясагч. Дараа багш тойлж бэлдээ тий. Энэ одоо хумсаа авах юм. Ачууртай ирэх байна тэгээд дэгдэгдэг үс сам байна. Ачуур тий ачуур сам гутлын ачуур нусны альчуур сам гэдэг нь тий явж байгаа. Манай 11 ч юм бол хаач өстой тийм нас. Бага охтууд тийм байсан шүү. Бага охтууд байсан шүү. Ёстой байгаа. Хойгоо бол амьдралтаа нусны ачуурт явж үзээгүй. Би яг нэг удаа асуусан. Амьдралтаа хэзээ нус нь голж байгаа гэсэн. Нусаад нээж үзээгүй гэдэг байхгүй. Би тийм итгэхгүй гэдэг. Хойлооч тий. Надад дээр асуусан би чи юу нээж үзээгүй гэдэг байхгүй. Би итгэхгүй л байгаа. Экос эрүүл амьдралын ус. Бэлгөөг. Оо яг за. За, гой бэлгтэй манайх чам.
Та нэвтрүүлэг дуусч байгаа юм одоо. Одоо бэлгийн өгчөө дахиад 50 минут ирсэн. За, манай Vivi Fashion гэдэг дүр. Vivi Fashion мэдж байгаа манайха? Мэдээ. Оо мэдгүй болцоорой. Vivi Fashion мэдээ. Дөрвөн замын. За. Gem Mall. Gem. Дотор байдаг. Gem Palace. Gem Palace. Би мэдээд байгаа байхгүй. Чамаа зүгээр санаж ийн үгүй юу? Би Gem Palace-ийн ингээд нөгөө бүгдлийн ингээд нөгөө готлнууд. Бэний готлууд яадаг. Тэгээд Gem ингээд нөгөө За ямар гоё. За баярлалаа. Уг нэг юм хэлж мэлж өгөх хэрэгтэй байхгүй юу? Юу тэр компани зүгээс чамд бэлгэлж байгаа шүү гэдгийг хэлсэн. За баярлалаа. Би бол бэлгэлдэг. Ундам буюу мэнэрээ. Би бол бэлгэлээгүй шүү дээ. Би бол юм хүүгээр хэрэггүй цааш түндэ готлаа гэсэн. Вау. Vivi Fashion маань одоо 400 м квадрат дотор 3500 төрлийн 100000 гаруй хос ботлыг ингээд илүүтэй байрлуулдаг. Тэгээд nice. Ямар гоё юм. Баярлалаа. Олон тэл брэндүүдийг оруулж ирдэг ийм дэлгүүр байгаа шүү. Тэгээд эмэгтэн гэхдээ нэг юм байна. Энэ гутал хизээч илүүддэг байх тийм эмэгтэн. Бүр аюу язгаалаа тийм. Сайз нээр хаа. Эмэгтэн үү тийм. Тийм шүү дээ. Гутал илүүдэхгүй шүү дээ. Эмэгтэн хүнд илүүдэхгүй бас асар болох юм байна. Оо тийм. Байгаад ээж. Хүн хизээч илүүддэг юм байлээ. Гутал хизээч илүүддэг юм. Плаж хизээч илүүддэг юм байлээ. Нүдэн шиг хизээч илүүд. Ер нь тэгээд байд юм уу яа. чам пүүз илүүдэд юм уу? байхгүй шүү илүүдгүй. Бид нэг юм байгаа шүү дээ. Биднийх амар олон байгаа шүү. Тийм байна те. За энэ манай Mons Group-ийн цэник бүтээгдэхүүний дээжээс бас бэлгээсэн. Энэ нөгөө нэг юу шүү хамгийн гол нь уучаа шараа тайл гэж байгаа юм биш шүү. Гол нь илгээ хамгаалаад зүгээр тогтмол уугаад дуусчих гойдаа л гэж байгаа. Бидээс өнөөдөр зүгээр найзаагаа нэвтүүт болж байгаа чиний амар уудаг мөдөг энд яриаггүй шүү. Яриаггүй шүү. Баярлаа. Тийм нь яриаггүй. Сая бол энд нөгөө уугаагүй шүү те. Ингээ нөгөө амар уудаг гэж харагдах гээд. Тэгээ уудаг гэдгээ хэлсэн те. Тийм болохоор нөгөө 10 онц маань Балтикагийн дээжээс ингээд өгсөн байгаа. Гэртээ очиод ганцаар бүгдийг уудаг заа. Тэр 9 медаль зэдалтай энэ 5 медаль. За би нэг нөгөө чи чам баг баг гэхдээ нөгөө яг нөгөө оюутан багч Балтика гэж би байсан шүү. Би тий сонсож байсан ийм том үнэний юм да мөн бистэй. Үнэ тий одоо үнэгээр л мэдээ. Чи гэхдээ чи нэг л худлаа л ярьдаг. Ерөөсөө баг сонсож ирсэн монсчихсан. Энэ ой эн чи бүр дэдлээ. Цааг уран болчлаа. Цагирган томроод гэлээ. Яа. Би хараа та нар ямар сони би тэгээ одоо юу гэх тийм уучсан шүү дээ хэлж болдгоо юм уу? Гүг яг ууж байгаас тэгээ би мэдгүй юм чи яа. Би наа балт гэж уугаагүй. Хейникэн мэникэн гэх юм бол уужсэн гэдэг юм чи мэддэг юм бол хүн уужсэн гэдэг. За тэгвэл одоо энэ Балтикийг амсаад үзье. Тийм одоо би энэ Балтик гэж орсох үстэй. Орсохгүй шүү дээ мэдгүй. Юу юм? Туркийнх шүү дээ. Туркийнхаа? Тийм. Тэгээ би ингээд буруу ярьчихсан. Гэхдээ тэгтгэд итгэж байгаа юм. Орсыг 19% хангадаг гэж одоо манай ерөөсөө би ахаад хэлчихье. Өмнө төдөлж хэлсэн. Минимум 2 найзыг биш үү те. Угжиж хөлд ороосон юм да. Ямар амар. Би зүгээр ээж минь үздэгүүд л баярлах юм да. Одоо тэгээс үздэг бол Балтик ээжийг одоо бүр Балтик болов. Ээж үздэг болцсон л чи ээж чинь. Тэр ээж нууцаас миний хүүгийн нэгтүүд амар үзэж байгаа байлээ. Баажи миний хүүг яаж ингэж чи гэн бүжин болж юм чинь. Одоо ер нь манай ээж үздэг юм уу? Үздэг. За. Хоёа яаж ч үзүүлэн заа явлаа. Яг хийсэн шүү. Ээж л үзүүлэн нэвтрүүлгээ заа. Хоёул тэрийг яг заавал юм. Тэгээд бид нар нөгөө өнөөдрийн нэвтрүүлгээд бас нэг шингэн хоолой дуудаж авчихсан чи бас гэтээ бас жоохон даруухан болчихлоо шүү өнөөдөр нэвтрүүлэг гэдэг юм. Гүг зүгээр яад бол хулан гэдэг хүний хэн бэ гэдэг хүмүүс байгаа л тэгээд байгаагаар л байж байгаа юм чи байгаа нь юм чи яа. Ерөөсөө хизээч хулаа энийг хэлээ. Ерөөсөө хизээч чөтгөр болохоор юм биш үү? Чөтгөр болно шүү дээ. Би тийм төгс сайн хүн гэж байхгүй шүү дээ. Би намайг бити буруугаар одоо би тийм сайн хүн биш шүү. Яг тэр чөтгөр болсон үед яах бодож чинь. Би харин чөтгөр болохоор би дуугаа олчих. Тэгэхээр чи ямар чөтгөр байх юм? Чөтгөр биш. Майчдаг. Тэгээд хоёр өрөөсөө хэлээс дээ. Дуугаа олчдаг чи хамгийн зөвүүн гэдэг. Зөвүүн гэхдээ нэг юм чөтгөрлөг байдал чинь бас нэг юм маа гэдэг. Гэхдээ ер нь бол би өөрийгөө нэг амьдралдаа нэг удаа тестэрж байгааг бол үгүй. Би өөрөөсөө шоконд ороод бараа пөөх чи тисгтэй юус бэ? Тисгтэй яасан. Тэр айгу амар юм болсон. гэсэн юм шээс дээ. Тэгээ тэр зүйл дээрээс болоод ингээд би бүр өөрөөсөө ингээд нэг шоконд ороод пөөх чи чинь бүр маш бүр яаж яагаад нөгөө өхрийн орд нэг жилгүй өхөр чи ингээд тэг нөгөө нэг юм мангар юм тайван биз дээ. Тэгээд ингэж жаад нэг босвол бас еврээр амар мөрөгдөг гэж тэгээд идэг үстэй.
гэдэг шиг бас ингээд нэлээд ингэж байж байгаа бас ингээд айхтар ингээд нэг мөргүүл бас их мөрөхөр шинжээ. Хөрхийнхээ ер нь зөрүүд л та. Зөрүүдийн хувьд бол зөрүүд. Тийм тэгэл дугаа ураагаад зөрчиж юм чинь. Одоо ингээд ноонууд мэдчих хэлж байгаа. Одоо тэгээд хоёр жоохон ярьчихгүй мүү? Нэвтрүүлгийн төгсөд зөрүүд эхэлж байгаа. зөрүүд эхэлж байгаа. Харин тэгээ одоо ярил л та. Одоо тэгээ ярил л. Яг зөрж байгаа тэр хоёр ярил л та. Нүднээс тэр улаан юм холдуул та. Яг бас нөгөө юу шиг Үгүй чи улаан хараад ярьчихдээ шүү. Харин энэ бүр ингээ айгу олдоод эхэлсэн чинь сонир болоод эхэлчихсэн шнэ. На помидор энд юу улаан юм их харагдаад байна. Помидор гэж чиг. Батка уртлуулаа. Манай батка уртлуулаа орчихсон. Манай тэр хайпегийн уртлуулаа баавс. Оо тийш нэр хайпи уртлуулаа шүү дээ. Юу сүүлж жаагүй. Одоо л эхэлж шүү. Одоо л яг эхлэх гээд байна. Оо яалтаа чи уртлуулаа юм шүү. Тийм шүү. Хоёр нэр хоёр хар хүний донд би бас шар суудсан байна шүү. Одоо гурваа яг гоё ингээд цэцгийн юм шиг харагдаж байгаа шүү дээ. Яавал тэр юм жоохон юм бурханлаг яг юм нэг юм сүнслэг ийслэг яг юм энжил шиг болохгүй. Энийг залуучуудад гоё зааж өгөөч. Ийм бити болоо л гэж л. Өгч байгаа зөвлөгөө нь нэг ийслэг зөвлөгөө байгаа шүү дээ. Ийм бити болцгоо. За. Жүжигч холондоо цаашдынх нь карьерт өндөр амжилт хүсье. Тэгээд мундаг ээж байна. Одоогоор ингэж ярилцдаг тийм тэр болгон ээжүүд тийм байгаад байдаггүй бах. Яг урлагийн өмч бас нэг зав бас бид нар чинь юу яадаг ш тийм. Их завгүй шүү дээ. Нэг гараал хідээ орж ирэх нь мэддэхгүй, хідэн цагт ажилланд дуусах нь мэддэхгүй. Тэгээд тэгэхээр цаад нэг гараад эцээ орж ирэх хэд ч оноо тавьдаг гэж байгаа юу гэж байгаа мэдчихв. Тийм шүү дээ. Цаг наргүй шүү дээ тэр чинь ажил хийж байгаа тохиолдолд чинь тийм үстэй. Манайх өнөөдөөс хоолстой гоё шүү. Монголынхын баярлалаа аюу гоё. Оо, өстой гоё хоол байна. За тийм. Салаад байна. Гүг би яалч авахаараас нэг жоохон юм мэдсэн баггүй юу? Чиний 3 навчил идсэн. Гүг биш энэ ирэхээс өмнө бас ингээд жоохон тэг би нэг кофега бас ууцсан чинь яг өмнөд ингээд жоохон хоол. Зүгээр би зүгээр ямар ч суулгүй. Өнөөдөр чи нэг бүтэн хоол идэхгүй бол би бүтэн хоол идчих. За тэгээд манай блог ивент төгчээр Sendly application орсон та бүхэн тэгээд сайн дурын нийгмийн даатгалыг маш хурдан ханаас ч хийх боломжтой. Дээрээс нь одоо бас дээрээс нөгөө Америкаас, Монголоос, Австралиас одоо мөнгөн гүйлгээ бас их нэ шүү дээ. Тэгж л ойлгосон. Тэгж ойлгосон шүү дээ. Чи буруу ойлгосон юм уу? Чи буруу. Нийгмийн даатгалыг ихтэй гадаас ус хийж болно шүү дээ. Аппликейшн ягаад хийж. Одоо энэ нэг үргэлжлүүлээ тэр хүмүүс нэвтрүүлэг гаргахыг хүсэж байгаа учраас нийгмийн даатгалаа ингээ өөрөөдөө самбурдуул явуулж болно шүү дээ. Тийм. Ханаас хийж болно. Тийм. Тэгэхээр за дээрээс нь манай мас цэнийг бид тав хүн хэлсэн дөрөв. Илгээ тав хүн байн хамгаалаарай. Өглөө болгоно. Юу чи бид нар бол байн гууж байгаа. Хуйгаа нэг өглөө болгоо уудаг болсноос хойш юусоо өснө үрд урж хэлж байгаа. Энэ дээр айгүй. Энэ бас нэг юм байгаа. Энэ юу юм бэ? Зүгээр уншаадах чи. Одоо нэг ууч тий. Film mixtape тийм. Эндээс өмнө яг чи надад гэж чи энд байх ч юм аа. Тэс тоо. Тэр хотос нэр тоглоом үстэй амар би яг эрүүл мэндийг цэнэглэхэд илүү хэлбэр боллоо. Витос цэник эрүүл мэндийн бэлтгэл. За тэгээ мэдээж хэрэг бидний байнгын одоо ивент тэтгэгч Балтика Hype application. Тэгээд энэ нөгөө 0 градустай байгаа. За дээрэс нь энэ бол медальтанууд нь. Тэгээд мэдээж хэрэг бол эрүүл мэндийн ус Экос дээрээс энэ bubble бас үстэй bubble бас гоё байгаа. Гоё юм байна. Надад таалагдж байна. Тийм байна. Beach bubble ногоно уяа. За тэгээд цаашдынх нь түрүү хэлсэнчлэн цаашдынх нь уран бүтээл өндөр амжилт төсөй удахгүй бас тайлбарлагдсан олон бүтээлээр үзэгчтэй эргэж уулзаад энэ корона дуусахаар нь үзэгчдийн цангааг нэг тайлсан шиг тайлсан урлагийн олон зүйлс айсгүй байж би ганц юм асууж байгаараа хөсөөрэй. Би ганц юм асууя. Чи эротик кинонд юу хэр зохихгүй? Би цагаан барь зохих шүү. секс хэрэгжүүлээгүй кино мэдгүй. Мэднэ байгаа. Тэр тэрэн дээр гэхдээ нэг тэгж юм гaalгүй тий. Тэгвэл одоо бүр яг алсын тийм кино хийх. Яах юм бэ? Би тийм юм дахгүй. Гэхдээ өч нэг юм хэлэх үү? Насан дээрээ бол чи яг одоо уулздаг хамгийн секс насан дээр байгаа шүү дээ гэхдээ үнийг. Нэр. Би үгүй юм шиг. Ахаа гэж. Уучгаад юм хэвгүй хамгийн секс болдог байхгүй юу? Үгүй айлам жимс боловсрсан яасан тий. Ихтэй хүндэр ч ялтыг халтаа. Жинхэнэ секси кинонд болох юм бол партнер байх юм ихтэй юм бол боловсрсан ганц амьтаа тийш. Ялтыг бисгүй ингээл секси кинонд ингээл хөдлөл байж ингээл ботчих. Тойр жист. За тойрын нэвтрүүлэгт бас влог. Юу юу гэж нэрж юу гэж болно. Влог, хүснээр ачаалаараа шоу, ток шоу юу ч хийж болно. Хөөх хүснээр л юм тий. Хөөх хүснээр л тий.
За тэгээ намайг урьж оролцуулсан бас та хоёртаа маш их баярлалаа. Тэгээ та хоёр нөхөн амтаа алдаг гэлсэн чинь. Гайгүй гоостой. Алдгүй юм шүү. Тэр чи өөрөө нөгөө энэ чинь ингээд Өдөр чи та хоёр далавчаа ургуулад энэ 3 та хоёр ч алдаг л бол ална шүү дээ. Далавчтай байна уу Ариун цэврийг дарах гэдэг хүнийг би яаж чадахгүй юм. Тэгээ ямар байл алах гэдэг. Гэхдээ тэгэхээр ариун цэвэр чи ингээд өөрөөсөө бүх юм ингээд жоох юм ярихгүй гот ингээд хой шууд ариун үйлдэлээс шууд гэрүүл үйлдэл орсон шүү маач гэдэг. Би чинь хоёр надад амар гэр бүлийн амт руу орсон шүү гэдэг хэрэг хатаж байгаа олон үлгсэн залууч би яаж би ууланд хоёрыг аюу асуунах гэж бодчихсон. Бүгдийн сайхан яриад. Оо за асууж болоогүй юу. Зүгээр билээ өгсөн шүү. За хитэн найз байсан бай. Хитэн юу гэсэн бэ? Хитэн найз залуутай байсан бэ. Энэ асуулт ихтэй бас сони асуулт юм байна. Бас их сониас. Тоол нь. Тоонд байгаа үстэй. Бодод ом тий. Өөгүй хамаагүй хэрэгтэй бол хөлнийхөө оруулах орж штэ угаасаа ороо явж дотор гэдэг цээжин дотор явж гар хуруу явж хөл гар явж. Тэр яг хэд вэ? Багцаа байна уу? Багцаа байна. Хэд дотор байна? Гайгүй. Гайгүй юу? Гайгүй гэдээс. Гайгүй 50 одоо тэгээ бас тэгээ хэлжил та хоёр за болио гэж айгуул цаашаа юм асуух болж шээ. Гүйгүй яг тэгэл болоо. Тэр асуу сүүл тэгэл дуусгач. Тэг тэгэл дуусгач. Юу яг хитэн найзуудтай байсан бэ? Бид нэр ингэж энэ фото бид нар мэдгүй те. Тийм хөрхөн хитэн найзуудтай фото мис болсон хүн мэдчмээр байгаа. Өнөөдөр 35 ам наслах зүйл хитэн найзуудтай болсон байд юм бэ гэдэг хамгийн судалгаа яваад байгаа байхгүй тэр. Дараа нэг үргэлж ном бичих гэдэг. Нөгөө номд оруулах гэж. Нөгөө найз нарын ном давхар энэ нөгөө энэ бүх хүмүүс ороод ингэ судалж ш 59 ингээ хүнийг судалж хагаад энэ 59 хүнээр ингээ судалгаа гаргаад байгаа байхгүй. За тэгэхээр 14 наснда фото мис болсон хүүхэн тэгтээ бас яг яваад ирсэн чи задраад бас задарч байна. 35 наслахтаа хитэн найзуудтай байх вэ? За. За яваад ирсэн. Энэ асуултанд хариулвал тэгэл ойлгох гэдэг. Энэ асуултанд хариулаад байна. Яг үгүй чи юу гэж бодноо? Өдөвчлээ. Дээш доош 100 гараа байж болно. За цэнгэлэгчлээ. Цэнгэлэгцсэн үү? Цэнгэлэгчлээ. За тэгвэл за дээш доош 10-аар. Одоо 1900 оноос эхлэх үү? Тийш дээ 1900 оноос эхлэх шүү. 14 наснаас эхлээд явчихна гэсэн үг шүү. Заавал 14. Чи 90 онд чи анхны бие үргэлжлэж эхлээд явлаа шүү дээ. Хамгийн ихний хам захи. Гэтэ бол ганц юм чи. Эмэгтүүд хамаагүй бити захаа өг. Яагаад? Чи эвддэм биш үү? Өөрийг нь тусна гаргаа ичсэн. Тусна гаргаа ичтэй. Тэр чинь захианаас биш байхгүй. Захиа харин өгч эмэгтэй хүн захиа өгч. Тэр чинь амар гоё байдаг байхгүй. Одоо та нар юу нэг захиа махаар харилцаж үзэж байна уу? Одоо юу тийм байхгүй байгаас. Бидний үеийнхэн ч өнгөрсөн л дөө. Захиа бичих. Одоо юу вэ? Одоо бүр надад ийм захиа байна шүү дээ. Ингээд шүлэг ингээд бичсэн ингээд уртлын өсгөнүүдийг ингээд унших юм бол Маша би ч юм тайртай гэсэн. Тэр шиг үү? Тийм ингээд бичсэн захиа байна. Ийм бичгийн цаасан дээр бичсэн. Бүр ингээд шивж бивээ гаргаад ирсэн. Одоо нэг охиндоо танилцуул ингээд зүгээр захиа бичихсэн. Болтой зүгээр тэгээд уцаар гараад биш шилтэн дээр үстэй. Харин тий айгу амархан болсон. Тэр нэг амар. Би нэг нандин юм байхгүй болсон. Яг зөв. За эхлэхэ тоог хийхмээр. Тэгэл нандин яриагаад дуусна. Нандин яриахад дуусаа. Хэд тоо. Тоолоод би одоо харин тоолоод гэсэн чинь юу байхгүй шүү дээ. Хэдэн хүнд боломж олгосон байна би харах гэдэг шүү дээ. Тийм үстэй. Одоо нэг 10 дотор байгаа хаа тий. Тэг гэдэг чинь надаас шүү. Чи ч бас судалгаатай хүн биз дээ. Чи яг үргэлжсэн залууд бүгдийг хараалаа. Чи хоёр. Би чиний бол 3-ыг бол мэдээд шүү. 3-ыг мэдэж байна гэдэг чинь тэгээ би нэг 10 дотор байна тий гэж штэ. Би ч 3-ыг бол мэдээд шүү. Тийм бааз дээ. Би 3-ыг мэдээд шүү. Хүүхд насны хичээг хүртэл эгийг мэдж байгаа шүү. Мэдлгүй л яах вэ? Мэдж байгаа шүү дээ. 3 байна. 3 бол байна. Байна харин. За чи тэр 3 дээр тэгээд цааш нэмчихгүй юу? 10 дотор гэдэг шүү бас. За бодож байна. Гэхдээ би гайхаад байгаа байхгүй. Хамгийн биш үү томоотой. Баг юм үзээгүй гэдэг ялт 30 дотор явж хахад 30 дотор юу? Яаж 10 дотор байгаа гэдэг. Тэгээд тэр чинь ингээл яг үерхэл ингэж яхтай бол нэг тийм одоо чи одоо яаж үерхлээрээ тэгэл нэг үерхлээ гэдэг нэр зүгэл яваад ингээд наа чи анхнаасаа тэгэл 37 болцоо. Хоёгаа чи 68 шүү дээ. Гүү үстэй. Үнэн шүү дээ. Хоёгаа 68. Наа чи өмнөх дугаар дээр хоёгааг архины имчилгээ нэвтүүлсэн шүү дээ. Хоёгаа 68. Дуртаагаараа аманд нөгөө толгойд нь юу оржсэн тэрүүгээрээ л хусч идэв шүү дээ. Цугасаа юм тийм юм. Оюутан байхад би нөгөө хин талигаач бэлгүүнтэй бас үргэлжчихсэн байхгүй. Оюутан байхдаа тийм. Тэгээ бид тээр чинь баг нэг 2 жил баг бид тээр үргэлжсэн. Тэгээд тийж тэрийг хүмүүс мэддэггүй юм аа. Тэгээд тийж хахад одоо чинь маа бэлгүүн маань болохоор наав амар нандиндаг байсан.
Бараг ингээд өөр ингээд хэлэхдээ зүгээр ингээд одоо битээр ингээд зүгээр ингээд хөтөлцөөл тэрэл наваа үнсээл те. Тэгээ битээр ингээд сургууль мургуул дээр хонж монголоо надад хамгийн гоё ор мор эцэж өгдөг. Одоо тэнд ингээд миний айл болох ямар гоё тухтаа юу байна те. Тиймэрхүү юм ингээд тэгэхээр магадгүй ингээд их гоё хайрладаг тэр нь ингээд санаанаас гардгүй ч гэдэм үү. Тэгээд ингээд амар тийм. Тэгээд чи яагаад ингээд ийм байгаад байдин те. Ингээ одоо ингээ хоёлоо гоё би ч баг өөр амар. Хоёлоо гоё юм тутан болъё л та молъё л та гэхэлэр мэдгүй ингээ чи ингээд баг тэрхлэр ингээд алгуулах гэдэг юм шиг ингээд. Нэг юм санагдаад байдаг гэж надад хэлдэг байсан. Тэгээд тэгэхээр айгуу тийм тэр нь айгуу юм гоё байдаг. Тэгээд ингээ ер нь ботход бас нэг тийм эмхтэй хүнийг хайрлуул те хайрлсан шиг гоё ингээд бүх талаас нь гоё нандинж хайрлах юм бол эргээгээ тэр хүн чинь бас зөрүүлээд бас тэр гоё нандаа хараа хөгт юм болоо гэж боддог шин. Тийм баха, тийм үнэн баг. Гэтэ хоёрыг 69 гэсэн чинь 68 хэлсэн чи хөөс 67 нэм нөгөө 67 чагаар гэдэг боо байгууд дараа нь хөө би таатай гоё нандаа хараа. Гоё нандаа. Тийм битээр гэж оюутан манай ангийнхан гоё зүйл ярьлаа. Тийм. Вау, өстой гоё. За тэгээд өнөөдөр энэ нандин юмар ер нь өнөөдөөс хойш чамайг ер нь нандин машка гэж юм дуудаж ер нь гэж бодлоо. Тэгээд өнөөдрийн влогтоо самт байсан бүх үзэгчтэй баярлалаа. Тэгээд бидний влогоо та анзаарч байгаа оролцсон зочин болго маань өөр. Тэгээд нөгөө бидний хүмүүс асуудаг байхгүй. Бүх хүмүүстэр бид өөр ингэж юм гаргаж ирдэг. Өөр игоогоор одоо игоог нь байхгүй болгоод шал өөр одоо хүний гаргаж ирэх зорддог байхгүй. Өөрчлөхгүй байгаа хүн битэрл байх шиг байна. Бусдад өөрчлөлт байгаа юм. Гэтэ надад нэг тийм эго мэго ч юм уу өөр би тэг үстэй. Байхгүй. Чи зүгээр дээр ихтэй байнгын юм нэг ютал байгаад л юм. Цагирыг дарвчтал байгаа. Тэрээс бусдад байгаа. Нилээд хонд болоод нилээд голон давхар цагирагтай. Тэгээ ямар ч хүрэлцээсэнд баярлаа. Тий. Тэгээд би нөгөө баажгийн аман сурчлагын үлдэхлийг хийж идэх хөө. Энэ нөгөө өөрт чинь бэлгэлсэн нь болохоор Busy брэнд аахгүй юу? Тэгээд өөрт чинь зориулж бүр онцгой сонгосон юм манай BB Fashion. Тий. Дотор нь гоё харуул тий. Өөрийнхөө гоё тод өнгөөр идэхэд өгөх зүйлүүд зориулсан Busy брэнд байгаа юм шүү баажи. Тийм гоё. Тийм ээ. Стаа гоё. Одоо гоё зуны үйлрэл гоё өнгө мөнгөн ч гэсэндээ аяга гоё юм завсрын тий. Гоё. Чиний хөл мөч нэг ингээд иддэг биш үү? Одоо яатсан бэ? Дотроо уучихсан юм шүү дээ. Одоо яатсан гайгүй. Ингээд идээд ингээд хажууд шиг барьсан уу? Хажууд барьцсан идсэн. Тэгээ хажууд шиг ингээд газар ингээд центр ингээд үрдээ яваад байгаа. Тэгээ би бас тийм үлийг орж ирсэн шүү дээ. Яг тэгтээ ингээд гутлын ингээд гарцсан. Гар идсэн байдаг. Идээд үү? Гүнээр ингээд гутлаа идсэн. Тэнгүүтээ ингээд чигчүүр ингээд газар ингээд унжаад ингээд шороод ингээд центр тийм бол. Манай хүүхд. Энийг аваач. Манай хүүхнүүдийг та нар яаж? Биш. Энэ чинь зүгээр яг энийг зүгээр ирчүүд амар их ярьдаг байхгүй. Энийг гисэн байл тэгсэн үү гэж. Та нар гэхдээ хөл мөл хурам мур аяга харсан тийм үү тий. Хардаг болохоор ихтэн үнэтэй. Хардггүй байсан бол бид ч ингэж ярихгүй хараад ярьж байгаа байхгүй. Энэ чинь миний яриа биш хүмүүсийн ярьдаг ярихгүй ирчүүд. Энийг тэгэхээр нөгөө одоо тийм охтууд бар байдгүй л дээ. Чи нэг ерөнхийдөө хаяа ингэ амьдралаа харсан байгаа болоод тэрийг ярьж байгаа шүү дээ. Тий. Нэг би кинон дээрээс л ганц байхгүй. За баярлалаа. За баярлалаа. Нилээ хүнтэй. Окей. За баярлалаа. Тэгээд их нандин үргэлжлэх юм байна уу?